Powered by Airplane. Айлын хөгжи. Back, I'm a token day. Надад миний хүсэн бүхэн байна. Ажлын нам гүхнэн нам нам долон байсан чадаа цогон байна. Hidden back, I'm a token day. Эё заяа цан залуусан ингээ basketball Kardashian season 2-ын бас нэгэн цоошхын дугаар ихэд бэлэн болсон байна. Powered by Airplane айлын хөгжөөрөө тавьдаг байгаа. За тэг өнөөдөр манай контент маань болохоор манай special guest ирсэн байгаа. Тэгэхээр NBA Talking үүсгэн байгуулагч AD за манай эдрүү ах маань үлдсэн байна. За усапха. За. Жишээс манай шав бол таарсан. Тэгсэн шүү дээ. Манай AB дээр бас явж ирсэн. Тийм шүү дээ. Миний хамгийн анхны сакс сурсан гэдэг ч одоо AD-ийн ажилтдаг ус AB гэж саксмгийн ахтай юм шүү дээ. Тэр чи хэд онд вэ? 15 6 он. 15 6. Би 13 дөрөвтэйсэн бохоо. Хамгийн анхны ихшүү бээ дээр явдаг гэсэн шүү дээ. За. Тэгэхэд хамгийн анх Spalding бөмбөг дээр байж үзэж билээ. За. За тэгээ юунитер бас манай контентын урилгыг хүлээн авсан баярлалаа. Тэгээд бас Монголд айгу гинтийн л та их шиг боллоо тий сая. Би одоо гинтийн ажил явуулаад тэгээд байсан. Тэгээд уулын чимээгүүрэл бодчихъя гэж уулын бодож ирсэн. Нэгэнд ирснэх гээд тэгээд найз нөхдөдтэйгээ уулзаад би ч юм бас яваад одоо бараг л 3 жил болох гэж байна. Тэгээд бас урт хугацаа байна. Тэгээд ямар ч үсэн л олон л ажил амжууллаа. NBA Talk-то сая орчод ирлээ. Маргааш бас нөгөө Амбук хийднэрийн те. Гейм дээ. Фивлэднэрийн бас Монголын цагс ирдэг контент байгаа. Тэргээрээс орохоор төлөвлөсөн байна. Аль болох л одоо баг хугацаанд маш их амжуулал явж байгаа юм шиг та. Тийм. Ямар ч үсэн тэгээд бүх зүйл сайхан болоод тэгээд нөгөөдөр одоо буцсан да. За. Хамгийн түрүүнд шууд та M-банк аренад тоглолт үзсэн байлээ. Та бол мэдээж Metal Fang-ийн ерөнхийдөө бас фэн гэж би бол ойлгодог яг хоо. За тэр M-банк аренад тоглолт үзэх тэр филинг ер нь ямар хөө байна? Монголын саксны ер нь тэр филинг ямар хөө байсан бэ? Би явахаас өмнө болохоор нөгөө Азийн аврагын тоглолтууд үзсэн шүү дээ. Азийн аврагын үзчих яг намайг явахын өмнө үжээр нь чинь нөгөө ашиглалтанд ороод тэгээд лигийн тоглолтуудын өмнө нөгөө Азийн аврагын тоглолтыг бид хүлээж авсан шүү дээ. Өстө бидний нөгөө огшоосон тоглолтууд чинь болсон. Тэгэхэд бол яг би тэрийг үзчихэд тэгээд явсан учраас нэг юм тэр бидний авчаа явсан. Тэгээд авч явцсныхаа дараа би ингээд нөгөө ютубер ч юм уу те одоо юугаар ингээд лига тоглолтыг үзэхлээр ингээд тэнд байх хажууд нь байх мэдрэмжийг дахиж авмаар ингээд санагдаад тэгээд тэрийг аягүй санаж ирсэн байхгүй. Тэгээд сая харин нөгөө өөрийнхөө нөгөө хэмждэг байхад тоглолтыг үзээд ингээд суусан амар гоё юусэн харамслан хожигдсан. Тэгээд би яг тоглолт эхлэхийн өмнө нэг ойлгоод хэлсэн байхгүй. Тэгээд намайг ирэхэд тэгээд би ганц ирээ үзсэн чи хожигдчихвоо гэсэн чинь цаачаа жумалцаал өнгөрсөн. Тэгээд тэгсэн чи яг хожигдээ би одоо тэгээд за би хагсааныхын төгөл би үзэхгүй гэсэн. Гэхдээ гоё. Угаасаа UJ21-ийн одоо би нэг анхны төсөл дээр бас явж исэн. Би чинь бас ингээд нөгөө удирдлагын ингээд хариуцаад ингээд бид нар чинь бас эхлэл мэхэл дээр нэг явж исэн байхгүй бид нар чинь. Тэгээд ямар гоё төсөл болох гэж байгааг бас анханаас нь мэдчихсэн. Бүр амар том одоо ордон барих гээл те. Бүр анханаас нь чинь ингээд яриад ингээд гоё юм байна. Заавал хийгэрэй гэж бид нөгөө захирал нь хэлжсэн. Тэд нар бол үнэхээр сайн ажил хэрэг болгоод амжуулсан. Тэгээд одоо араараас нь олон аренад гарч ирэх болтугай гэж одоо ерөөж байгаа шүү дээ. Би бол хүмүүст их ёстой. Саксумгийн маань одоо хөгжлийн нөгөө арагийн шат бол багууд бүгдээр аренатаа болох. Магадгүй тэр л одоо гол зорилго байх хэрэгтэй болоо да. За тэгээд манайх болохоор бас нэг булан гэл ихэд оролцсон хүмүүс болгон дээр хийдэг. Энэ болохоор start page cut гэдэг. Энэ болохоор 3 тамирчин гарч ирнэ. За та нэг нь сэлгийн давна. Та нэг нь гараанда гаргана, нэг нь багасаа хаснаа. Таны сонгож байгаа шалтгаан бол өстой энэ over олор нь сонгоно гэж ирэхэд та бодоорой. Юг сонгоно? Over олор нь тамирчныхаа ирэхэд сонгож байгаа тий. Одоо таашууд багийн эзэн шүү заяа. За Монголын сакснер бол би бол ер нь тоглолтуудаар үзэж амжихгүй болохоор ер нь одоо хэн яагаад энэ гэдэг дээр ер нь мэдээл муу байгаа. Гэтэ яг постууд хараад ер нь юу болж ийн энэ тий нөгөө сенсацтай нөхдүүдийн чинь бас юмнуудыг хараад ингээл мэдээл ямарсан жоохон авж байгаа. Гэтэ яг сайн бол мэдэхгүй байгаа шүү. Тэг үзэж уучлаа. За манай хамгийн ихнээс start bench cut бол за хасын хүлгүүд багийн Az2 за тэгээд Сэлгэн Бодонс багийн тамирчин Кадра за тэгээд S-Chips багийн тамирчин Дүлгөн за жиг манай Шигшээ багийн самбрын гурвалтай ах шиг байна да. За start bench cut тий. За стартер бол би Дүлгөнийг старт. За гэж яад бол одоо бүр яг үн ирсэн байна. Самбрыг балж байгаа сурагтай байна. Хайлтуудыг харсан. Үнэхээр мундаг байлээ. Тэгээд яг одоо аавынх нь би хүүд усахгүй заяагаа. Дээрээс нь өөрийнх нь тэр нөгөө сакс тоглож байгаа тэр нөгөө
арга барил те юм би ч бас лөөний тоглолтуудыг шууд амжуулсан шүү дээ. Бас 2 3 Америкт байсан тоглолтуудын тэгээд өөрөө менежмент шидчихдэг идэвхтэй хамгийн гол 8 юм нөгөө хар ажилт сайн юмны араас аягүй сайн явдаг тийм нэг тийм тоглогч нар байдаг. Ингээд нөгөө биеийн хилэмжин ингэж те харахад л юм гоё санагдсан надад бол. Би бол дүлгөөнийг бол старт болгоод Азаг бенчин суулгах чи. Азагийн бол үн бас ирсэн одоо MVP аваад жоохон хиламанд орсон асуудал нь бол өөртөө жоохон хүн туссан байж магадгүй. Гэхдээ аз хоёрын бол тэр хамгаалах чадвар нөгөө тесрэлтэй чадвар эднэр бол манай Монголын шигшээ дээрээс нь одоо өөрийнх нь баг те энэ бол маш үнцэнтэй чухал ийм одоо нөгөө тоглогч ур чадвар учраас азаа бол үнэхээр одоо юу эд үедээ одоо ороод явж байгаа тоглогч гэж хэлж байна. За кадрагийн маань хувьд бол би одоо багаас хасж байгаа нь ямар шалтгаантай вэ гэхээр кадрын маань нэгдүгürt бол одоо өөр сагсан мөнгөний тамирчин болоод одоо шилжээд явцсан гэсэн үг. Би бол энийг 2 өөр спорт гэж хардаг байхгүй 3-3 бол шал өөр сагс 3-3-ын тактик тэ бүх юм нь шал өөр. Яг сагсан мөнгө гэдэг нэр байгаа боловч би бол 2 өөр спорт гэж хардаг. Тийм учраас бол яг одоо миний үндсэн одоо энэ те үндсэн сагсан мөнгөний багт бол кадра маань бол нөгөө хоёртойгоо харьцуулахад дээрэс нь бас нас явж байгаа кадра маань. Энэ бол одоо Ахмад тоглогч руу орж байгаа байх шүү. Би ч одоо кадрыг Ахмад тоглогч гэж ярихаар ч бүр амар юм болж байгаа байх те. Би өөрөө одоо хиттэй болчихж байгаа юм байна. Рушлара кадра хайртай шүү. Гэхдээ нөгөө хоёр нь бол яг нөгөө үндсэн сагсаараа илүү одоо илүү потенциалтай харагдаж байна миний бодлоор. Алглаа. За тэгье да. За тэгээ бас манай дараагийн асуултаар шууд жоохон бас хүнд асуулт байна л да. Энэ болохоор манай Монголын лигийн хамгийн overrated болон underrated нэг тоглогчийг нэрлэвэл хин нэрлэх вэ? Underrated, overrated. За бодъё. За би ч одоо баг магуудыг ч нэг одоо өмнөх хөлөрлийг уулан гайг үзсэн. Энэ хөлөрлийг бол ерөөсөө үзэж амжаагүй явж байгаа юм. Зарим нь бас сайн санаанд орж ирэхгүй шүү. За бодоотгоо. Overrated тоглогч, underrated тоглогч. За манай метал дээр бол Эрдэнэ далаа бол ер нь их underrated яваад байгаа юм шиг байна. За. Далаагийн тэр миний үзсэн тоглолтын дээр бол муу тоглосон. Тэрийг бол хүлээн зөвшөөрн. Тамаар бол муу тоглосон яа харахгүй. Яг нөгөө импортуудыг хамгаалаад те нөгөө өндөр импортууд дээр бол яа харахгүй манай ч юм уу жоохон удаан болчихж байгаа байхгүй. Эрдэнэ далаа ч тэр чинь бас Sprite League дээр хоорондоо өсөлдөж явсан ер нь. Далаагийн чинь би бүр дээрээс мэднэ. Тэгээ бас нөгөө нэг хаан банкнаас тоглолтог байсан далаа чинь бас. Тэгээд Эрдэнэ далаа бол өрнөлөө бол ер нь их тийм. Одоо яг Al Horford гэх юм уу? Al Horford өрнөлөө Golden State Warriors плей-офф тэрэг болно те. Магадгүй Эрдэнэ далаагийн өрнөлөө одоо бас манай багт бас плей-офф тэрэг болохоор ч юм уу. Тэгээд ер нь бол ямар ч талбай дээр гарч ирэхдээ ашигтай минут өнгөрүүлж байгаа л харагдаж байна. Тэгээд тэр бол маш тийм underrated одоо өнгөрсөн зууны одоо 8 минутын нэг байсан гэдэг утгаар нь тэгээ хэлчихье гэж байна. За overrated хэлхээс өмнө энэ бас бидний хамтран ажилладаг Superlight гэх брендийн бир байгаа. Оо за. За төлөө. За. Манай энэ биток ч бас сингүрийг сурталчилж байгаа юм байна. Оо. Тэгээд 19 жилийн дараа энэ биток маань пивний спонсорт болсон явж байна. 10 цагаас хойш болдог гэдэг юм гэсэн шүү дээ. За энэ overrated ч одоо хэцүү юм да. Нөгөө манай багт орж жогоод болоод Эйпс рүү явчихдаг юм билээ. Саруул Эрдэнэ. Саруул. За Саруул Эрдэнэгийг би overrated гэчихлээр нөгөө тоглолтын би чинь ямар сайн юм бол мэдж байгаа шүү дээ. Гэхдээ одоо манай багийг мөрсөн учраас ойлгож байна уу те? Би нэг тим шалтгаан гаргаж шít. Болно. Саруул бол те. Хэндөө те. Манай багийг мөрсөн учраас фэнүүдийн сэтгэл хөдлөлийг хөргөж хайчаад дараа нь болцсон учраас би overrated оруулж байна. Дээрээс нь маань бол бас би буруу сонголт хийсэн гэж бодож байгаа юм. Металд бол одоо юу гэдэг илүү олон минут олдоод те. Тэр байрал дээр нь олон давхцах тоглож байхгүй. Өөрийгөө илүү бас хөгжүүлэх боломж байсан болов. Эйпс дээр ч одоо бүр шамбаралтаад одоо энэ тоглолт байрлалын хөвд те шамбаралтаад ингээ минут одоо энэ үлрэл ямар тоглож байгааг би сайн мэдэхгүй нэг үнэндээ бол. Тийм учраас бол яг тэр одоо үн цэндээ бас одоо хурж тоглох уугүй юу хэлж мэдэхгүй. Тийм учраас бас магадгүй overrated бас болсон байж магадгүй. Энэ дэр бас нэг асуулт байгаад байгаа. Одоо хэрв NBA яг иймэрхүү кейс гарсан бол те яг одоо саяны шиг кейс гарсан бол ерөөдөө ямар хүн хэмжээний одоо арга хэмжээ ч юм уу эсвэл одоо мөнгөнд оргуулч юм уу те тиймэрхүү зүйлс нь байдаг талаар та ер нь хэр
Одоо бидний хамгийн сайн мэдгч бол одоо хэн биш нөгөө Clippers-ийн нөгөө хэн биш дээ. DeAndre Jordan. DeAndre Jordan ч нөгөө Dallas-д очино гэж аман байдлаар тохиролцоод тэр бол цаас маснэр буусан юм байхгүй шүү дээ. Тэгсэн Clippers-ийн нь очиод гэрт нь очиод цоожлоод гаргахгүйгээд те. Тэр болохоор цаас мас байхгүй учраас хинч юу ч яаж чадахгүй. Нотолж чадахгүй. Цаас гэрээ болчоод одоо өөр баг руу явсан тим тохиол байхгүй юм би. Угаасаа тим нөхцөлж байхгүй Америкт. Бүх юм хатуу шүү дээ. Манад бол одоо энэ нөгөө одоо юу гэдэг нь хууль эрх зүйн орчин дөнгөж шинэ одоо бүрлдэж эхэлж байгаа учраас иймэрхүү асуудлууд олон гарч байгаа шүү. Зөвхөн энэ хэний асуудал дэрч биш те. Манай нөгөө хэн байгаа шүү дээ бас. Баясагийн асуудал бас байгаа. Тийм сая бас. Тийм бас одоо манай дээр гэрээдээ байжгаад Эрдэнэт рүү явсан гэдэг асуудал бас би бас нөгөө баг эзэнтэйгээ бас нийтлээд минут бас чатлсан ярилцсан. Ийм асуудлууд бол байна. Энэ бол зөвхөн 1-2 тоглогчорч хэмжигдэхгүй олон гарах бах явна да. Тийм учраас одоо хууль эрх зүйн орчин, агентийн одоо ажил зах зээл би ч уул нь явахсан өмнө бас score agency гэж бас нөгөө байгуулах гэдэг яг энэ чиглэлээр ажилладаг agency байгуулъя гэж бас бодож байсан тэгээд яг явчихсан учраас амжааг. Одоо бол яг энтлийн бизнес илүү хөгжих ёстой. Хууль эрх зүйн мэдлэгтэй болох ёстой байна тоглогч нар маань. Айгүй олон асуудлаараа ч нөр яаж ч дагуулна шүү дээ. Тэр олон жилийн гэрээг ямар хэрэг байгаа тийм үстэй баг үгүй. Бас нөгөө тухайн гэрээнүүд нь одоо юу гэдэг олон жилийн хийж байгаа ч гэсэн яг одоо 100% одоо нөгөө баталгаатай 100% цалингаа авах баталгаагүй гэж дотор уус 2 янз байдаг. Тэрийг одоо бас манайхан бас хэрхэн одоо яаж байгаа юм те. Тэгэл одоо нэг асуудалд оронгууд нь л гэрээг нь цуцлаа гэж цуцлж байгаа жишээ бас харагдаж байгаа зарим тоглогчнор дээр те. Одоо нүүн базар гүр дээр бас тийм асуудал гарсан шүү дээ те. Анх ч амар сенсац тариал 450 сая дөрүнлээ нөгөө 90 саяын ганц үг гэдэг шиг те. 450-ийн базар гүрийн хэрэг болол явцсан шүү дээ чи ерөөсөө. Тэгэхээр манайхан энэ хууль эрх зүйн орчин энэ дээр ялангуяа сагсан бие холбоо юм сайн ажиллах хэрэгтэй байна. Багууд маань бүгдээрээ хулчтай болох хэрэгтэй байна. Тэгээд ийм асуудал гарч байгаа нь зөв. Гарах хэрэгтэй. Нэг хүчлийн гол нэг одоо процессыг нэг үе шатах хэрэгтэй тийм. Яг үнэ. Одоо манай Монголын сагч олон асуудалтай тулгарсараад өнөөдрийг хүрсэн тэр асуудлууд нь бүгд л гарч байгаа хэрэгтэй. Энд нь ямар нэгэн байдлаар золиос гарна. Баг байна уу, тоглогч байна уу, эзэн байна уу, дасгалжуулагч байна хамаагүй. Тэр золиосыг бол тэгэл даваалгах хэрэгтэй. Мөн дээрс нь ирэхэд сүүлийн үед таач анзаарсан байж магадгүй, анзаарч магадгүй л да. Манай зарим нэг багийн эзэдүүд бол ирэхэд Facebook зэрэг маш идэвхтэй байдаг. Тоглолтын өмнө болон дараа зарим нэг нь хоорондоо ривал гэл те. Тэр тал дээр ер нь багийн эзэдүүдийн одоо тэр сошиал одоо өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа байдал ч юм уу таны бодлоор ямар хөө санагдсан бэ? Би бол мөнхчнүүд чинь би нэг хэсэг алдсан шүү дээ бүр сошиалор. Тийм тэгээд надад ч 20 саяар нэг эсрэг нэг тоглоё болоод харсан шүү дээ. Тэгээд би уул нөгөө металлика тоглолтыг үзчихээд тэгээд араас тэгээд эпсийн орж ирэхэд уул мөнгөчөндөө таарч гэж утсан гэсэн. Би ч нөгөө ганцхан тоглолтын билет юм чи минийх. Үлдэж болохгүй гарах хэвээр. Тэгээд би бол хэрвээ таарсан бол тэгээд 20 сая тоглох уу гэх хэлээ л. Тэр ч яг. Гэхдээ ер нь бол нэгдүгürt саксумбыг хөгжүүлэхэд эзэдийн үүрэг оролцсон мэдээж маш чухал. За эзэд нь өөрсдөө тэр дотроо илүү entertainment талын хүмүүс байвал бүр л сайн. За сайныг дагаа саар гэж бас байна. Бас жоохон хэмжээ эзгар гэж байх хэвээр, ёс зүй гэж байх хэвээр, хүндлэл гэж байх хэвээр тийм. Тэр бол хитрээд байна. Тэр манай хоёр дээр бол яа харахгүй. Манай багийн эзэн бол тэр хоёрыг чинь их гоё хилээд тийм. Өглөө хоёр бацаа ингээд хэлдэг бол бас гоё. Одоо бид бас бидний кайфыг өгч шүү. Одоо нөгөө хоёр чинь бас одоо нэг жоохон тийм жоохон гэж хашилддаг хүмүүсийн хувьд бол тэр нь бас гоё тийм. Тэгээ би бас яах хэлсэн буу яах хэлсэн. Та гоё хэлсэн шүү. Тэгээд одоо тэр чинь бол бас ингээд өрсөлдөөн дээр буйгуур юм болж ирж байгаа гэдэг. Тэгээд ямар ч үсэн тэр хэмжээ эзгарлыг талдаж болохгүй. Тэгээ би мөнгөчин ч гэсэн хийж би тэр чинь чаатлаад 2-3 өдөр чаатлаа. Хэмжээ эзгэр гэж байх хэвээр. Чи янз бүрийн мэдээллийг дэлгэж болно. Хувь тоглогчдын тухай юм байж болно. Гэхдээ тэр нь хэмжээ эзгараас хэтрүүл эн чинь нөгөө сагсаа эргүүлээд харлан шүү дээ. Болохгүй шүү дээ. Хувийн асуудал дөрөв бити ороо. Яг мэрэгжлийнхаа талаас илүү ажиллаач. Мэрэгжлийн шүүмж хийлээч. Хувийн хүний орон зайруу халдсан шүүмж биш. Тэгээд сая сүүлд бас нөгөө Наба маань бас нэг пост нэг айхтар зураг оруулсан. Тийм яар ингээд панда юу хоёр нийслэнэ би бас яг тэрийг асуух гэдэг байгаа байхгүй. Тэр жоохон too much юу гэдэг. Тэр бол манайхны хувьд too much байхгүй юу? Манай Монгол үзэгчдийн хувьд бол чинь дөнгөж сонирхож эхлэв лиг нь яг дөнгөж доктортой болоод эхлээд мэдээлэлтэй болж эхэлж байгаа бол 10 жилийн дараа бол хамаагүй шүү дээ. Яа энэ бид бол амар постэр тийм. Юу ярьж байгаа тэрийг бол манай монголч одоохондоо бол арай тэр төвшөнд очиж өгөө бас нэг хүндлэл нөгөө миний хэлээд байгаа юм бол бас байх хэрэгтэй тодорхой. Тэгээд багийн эзэн тийм үйлдэл гаргана гэдэг бол өөрөө жоохон ёс зүй болчихж байгаа. Тэгэхээр багийн эзний ёс зүй гэдэг чинь тэгэл одоо юу гэдгийг үргэлжлэлт чинь багтаа халтан шүү дээ.
та манай багийн эзэн ингэж ярьж байгаа бол би тэгвэл би яасан ч яад гэдэг хандлага тухайн тоглогчнорт нь бас шингэж болно шүү. Тэгээ би нөгөө металлыг сонгосон шалтгаан чинь би бас тийм байхгүй. Манай металл баг чинь би ч нөгөө намаа хүмүүс нэг амбассадораар ажилладаг гэж бодоод байгаа шиг байгаа юм. За. Мөнгө төгрөг авч ажилладаг гэж бодоод байгаа шиг байгаа юм. Би ч үгүй байхгүй. Би чинь зүгээр ингээл би чинь нөгөө сэтгүүлч ажил хийдэг учраас би ямар нэг баг дэмжиж болдгоо байсан Монголын лиг дээр. Тийм учраас би олон жил ямар ч баг дэмжиж байсан. Дундыг. Сэтгүүлч ажил өгсөний дараа бол би явах хүмүүс нэг багийг сонгоё гэж шийдсэн. Тэгээд харж байгаа л манай Френц лигийн зааланд бас нөгөө металлын бэлтгэл хийдэг. Бид нар чинь тэнцээ очиж нөгөө Френц лигээ явуулдаг. Тэгээд бас ойлго өдөртөө би чинь бас найз. Тэгээд найз ч жоохоо бид нар чинь саксныхан болол дээр тий. Тэгээд тэдний бэлтгэлийг үзэн. Тэгээд над багийн соёл нь таалагдчих. Тэр чинь багийн эзнээс ингээд халдварлцсан нэг соёл байна тий. Одоо даруухан хамбл те айгүй хамбл тэгээд бас хүндэтгэлтэй ханддаг те заримдаа бол бас хитрхи жоохон тэнэгдүүч ус гэж хэлмэж шүүмжилнэ тэр нь ямар утгаараа гэхээр манайхан бол хитрхи даруухан бас хитрхи даруухан а тэнгуү тэр нөгөө Батрууга одоо уугнаа ч гэсэн айгүй даруухан байхгүй юу жижиг даруухан даруухан тэгээ би боддог байхгүй уугнаа бас жоохон даруух хитрхи даруухан байвал бас тийм хаяа басны гоё юм хийчих. Жоох ингэж чи. Тэгээ би ч одоо энэ амар даруухан баг дээр би ч нөгөө амар далдганаад ороод ирж байгаа шүү. Тэгээ би далдганж орж ирэхээр чинь тэгээ яа авах. Тэгээ авах. Тийм л юутай тийм. Тэгэхээр би бол металл баг дээр бол яг сэтгэлээсээ дэмжиж ажилладаг хүн байна. Ямар ч тийм юу бол байхгүй бай тээ. Надууш дараа зөндөө олон баг толбогдсон. Тэгээд манай санжиж одоо бас багийн эзэн болцсон. Родош баг эзэн. Тэгээ манай хоёул яах вэ гэдэг. Би одоо металлыг хайж болохгүй шүү дээ. Би нэгэнд дэмжиж байгаа юм бол тэгтээ яг хөө тэгээд Монголын сакс маань их гоё тийм нөгөө олон янзын тийм шинэ ажлын байрууд гарч ирж ингэж явж байгаа нь их гоё л шүү дээ. За манай дараагийн старт бенч кад эхлэхэд бэлэн болсон байна. Дахиад юм уу? Ээ бурхан минь ээ. За дараагийн бол одоо өсөж яваа залуу 3 холбогч байна. Сэлгэн Бодон спагийн тулга Тороо, за Өмнө Эрдэнэт Miners багийн Дэмэрчин Болка, за тэгээ Асын үлгүүд багийн Барсолт. Барса. За старт бол Барса. Старт бол Барса. Барсагийн левел бол үнэхээр гоё юм. Ялангуяа би нөгөө шгшээ багийн тоглолтын дээр тэгээд чи яг Сегийг орлоод нэг тий Сегийн халааг аваад ингээ гарч ирж байгаа залуу. Үнэхээр гоё тоглож илээ. Одоо хүлгүүдийн одоо мотор нь болсон тоглогч. Яхааргүй Барса бас старт. Тулгын тоглолтыг би бол тийм олон үзэж чадаагүй. Яг үнэндээ. Гэтээ сураг сонсох нэ те. Тулга бол бас аав юм байна те. Нэг юм өөрийнх нь нэг тийм одоо хортой шартай нэг зан характер бол байна. Тэр нэг тийм одоо эерэг өрнөлөө багтаа авчирдаг. Тэгээ ур чадвар нь бол мэдээж байгаа асуудалгүй. Тэр би бол тулгыг сэлгэнд. За Болка. Болкаг бол би хамгийн муу мэддэг миний хувьд. Одоо би сайн мэддэггүй гэсэн. Одоо хувийн талаас нь угаасаа хинж мэдэхгүй л. Гэхдээ одоо ингээд миний одоо энэ харагдаард орж ирж байгаа мэдээллүүдээс ингээд тэгээд бас манай хүн чинь бас нэг гэрээний асуудалтай байгаа. Металлтай нэг өнгөрсөн. Бас нэг металлтай нэг жил там тоглоо тэгээд яасан. Тэгээд бас яг хүлээлтэнд хүрсэн гэж би бас хэлж чадахгүй шүү. Тэгээд би бол Болка дээр бол тиймэрхүү бодолтой байна. Тийм учраас хасчлаа. За битгээ одоо балрах байлгүй дээ. Дараа дүүнэр тэгээд үг даах байлгүй. Бидэнтэй хамтран ажилладаг Superlight брэнд нь Монголын хамгийн зөөлөн шар ариг бөгөөд дөнгөж саяхан Superlight брэнд маань болохоор өөрсдийнхөө задгай шар аригыг лаунч хийсэн байна. Та бүхэн амтлаад үзээрэй. Бидэнтэй хамтран ажилладаг Superlight. Тэгэхээр юу таны бодлоор сагсан бүгд сайн холбогч хийдэг нь ерөнхийдөө ямархуу фильтрүүдээр шигшиж гарч ирсний үндсэн дээр энэ сайн холбогч хийдэг юу гарч ирээд байна. Голбонд болгоч юу? Тийм. За NBA Монгол хоёр бол бид тест өрөө. NBA-гийн холбогч нар ч одоо бүр өндөр болоод урт болоод эхэллээ. Одоо шал өөр холбогчийн барьж одоо яванда баг байхгүй болохоор шинжтэй болоо. Хьюстон ч одоо бүр холбогчгүй тоглож байна бүр тийч. Монголын хувьд бол холбогч нарын хувьд бол одоо энэ манай Сеги Бадрах ихээ энэ хэд чинь ингээд яг нэг юм холбогчийн школ ингээд аюу гой болгоцсон. Тэр нь ерөөсөө IQ гэдэг юм. IQ гэдэг юм чинь хүнд ингээд бас ингээд нэг эзэмшээд авчдаг. Одоо би сайн IQ-тай болёо гэд ингээд болдоггүй байхгүй юу. Одоо магадгүй энэ одоо авиас гэх юм уу та. Бусад ур чадварыг эзэмшиж болж шүү дээ. Тэ? Одоо секцэнд яваал шиддэг болж байна, цацалдаг болж байна. Бүгд л тэгж чадна. Холбогч дээр IQ л хамгийн номер 1 одоо тэр характер гэх юм уу. IQ сайтай байх хэрэгтэй. IQ сайтай байна гэж юу гэсэн үг вэ гэхээр тоглолтод маш богинохон хугацаанд шийдвэр гаргах хэрэгтэй.
Холбоонд тоглогчийн гол зүйл чинь шийдвэр гаргалт байхгүй. Үндсэн ур чадрууд бол бүгд ойлгомжтой. Эдгээр чинь ур чадрууд нь амар болсон билээ. Үнэхээр манай энэ одооны залуучууд бол үнэхээр амар болсон билээ. Инхи од маань жишээл одоо холбоонд тоглогч шүү дээ. Тийм. Minecraft. IQ байхгүй. Инхи од хизээж өөрөө амардаггүй. Манайхан л дайрал оноо аваач. Тэгдэл бол биш байхгүй. Тийм. Угаасаа тоглолтын юм байна. Тэгээд даач яв тэр нь тэгээд статтай холбоотой болоод стат нь муурчихлаар манайхан тэгэл инхиод тэг тоглож чадахгүй байхгүй юу. Тэр чинь энд нь байхгүй байхгүй. Инхиод багийн тоглолт. Бусдыгаа сайжруулах гэдэг хэрэгсэн. Тэгээд бид нар ч гэсэн бүгд жоохноос нь заадаг байсан шүү дээ. Тэр яаж бөмбөг дамжуулах вэ те? Яаж энэ дээр их вэ? Яг санаж. Яг ерөөсөн ингэ бөмбөг дамжуулалтын техник хэрэгжилж эхэлж байгаа байхгүй. Бүч уурч чадвар чинь. Тэгвэл сая бас энэ дээр ингэж л байна л да. Одоо Монгол таны бодлоор ихэд ямар хуу сагсан мөнгөний модель ингэж ажиллахаараа авраг авах тийм багийн рострыг бүрдүүлээд байна. Одоо жишээлбэл одоо за легонор нэг иймэрхүү байрлах ч юм уу Монгол тоош нэг иймэрхүү тоглолчид нэг багт Монгол багт байвал энэ ер нь тэг контендер хэмжээний авраг хэмжээний баг нь болох гэдэг шүү гэдэг тийм одоо модель нь ямар хуу юм бүтэн зүйлээс хамаарат ах шиг байна. Монголын лигт авраг авсаар ирсэн багуудыг эргээд нэг харвал өндөр импорт нь сайн байгаа дээ. Төвүүдтэй. Тийм. Өндөр төвүүд дээр л онцох юм бол төв импортууд дээр л онцох юм бол тэр баг ер нь хөвчлэн авраг аваад. Энэ бол бүр одоо спортын орнд байхаас л хойш тийм байсан. Өндөр төвүүд дээр л өстой гол одоо юмуд жижигхэн сайн төв холбогч нар зөндөө л ирж ирсэн Монголын лигт. Гэтэ тэрэнд адилхан эсрэг багт нь амар өндөр төв байчихвал тэр баг нь нөгөөгөө очих магадлалууд үр дүнгүй зөндөө гарч ирсэн баг. Тэгэхээр энэ импортын сонголтын дээр бол ерөөсөө гол одоо номер 1 одоо аврагыг шийдэж байгаа зүйл бол энэ өндөр төвүүд. Өндөр импортууд сайн байж байгаа юм бол ер нь бусдаар бол Монгол амирч чинь бүгдээрээ сайжирчихсан. Би нэг ингээ канцел явчихж байгаа шүү дээ. Манайхан чи бүх барил дээр ингээл би яг тулаад явцсан. Тэгэл Монгол тоглогчны халаан бол ингээл те. Агтай Азаа дээр бол жишээлбэл айгүй том давуу тал гарч байгаа байхгүй хүлгүүд. Манай монголчууд чинь айгүй цөөхөн төвтэй. Олон өндөр төв байхгүй. Азаа шиг төв байхгүй. Бас биндрия гэдэг бас байна. Биндрия тийм. Биндрия ч одоо бас гар. Тэгээд чинь хоёр үн чинь тийм. Тэгэхэр чинь гүлгүүдийн давуу тал тэр болчихж шүү. Тэгээ дээрэс нь өнгөрсөн жил ч нөгөө хин нээсэн шүү дээ. Хоолборт нь байсан. Хоолборт чинь яг хийдэг юм аа гээл. За тэгэл ийм чинь одоо өнгөрсөн жил байсан юм шүү дээ. Энэ мэлэр. Байсан тийм. Байсан. Тэнгүү чинь бол хас үлүүдийн нөгөө давуу тал гарчиж будагтаад баг азаргалчихж байгаа байхгүй гол юм. Тэгвэл одоо бас манай багууд дээр нэг юм байгаа шүү. Ихэд баг болгон өөрсдийн гэсэн одоо нэг юм cultureтэй байгаа юм л да. Одоо жишээлбэл за метал бол хаан бол ч юм уу те. За хүлгүүдийн culture бас надад их таалагддаг. Тэнтэй адилхан ихэд таны бодлоор сагсан мөнгөний багийн culture ихэд ямар хөө байх хэрэгтэй юм бэ? Атгсан гашаал байх хэрэгтэй. Жирс нөгөө багийн спорт учраас. Би ч өөрөө бас нэг баг маг дотор ороод ингээ багийн урамцлагыг мэдрээд бас нэг Sprite League тоглоод нэг ажил авсан. Авраг авцсан хүн. Тэгээд Sprite League чинь тухайн үед бол баг хөгжлийн лиг л байлаа. Лиг тоглоог л бусад сайнууд бүгдээрээ л Sprite League тоглодог байсан. Одоо бол энэ чинь бүр хөгжлийн лиг мэхтэй болоод бүр ингээд айх хөгж явцтэй. Тэгэхэд бол бид нар чинь яг л багийн одоо урамцлаг атгсан гаш шиг бие биендээ үндэтгэлтэй бие биенийхээ үеийг сонсдог. Бүгд өөрөөр ойлоод тодорхой. Би одоо ч л одоо нөгөө Friends League дээр бол ингээд би чинь ингээд хамаг юм дээр нь тоглоод 20-30 оноо аваад тий 10 самбар аваад за хүссэн үедээ бараг трипл даблд унжлаа л тий. Зүгээр Френзүүд дотор бол ингэж Will Chamberlain гэдэг. Тэнгүүд би чинь Sprite League дээр очингууд миний үүргээр бол цэвэр төв хамгаалагч төв. Миний гол стат бол блок шот, ребаунд 2. Би оноо авах үүрэггүй. Гингүүд чинь би өөрийнхөө тоглолтын арга барилыг өөрчлөөл яг нөгөө үедээ тохируулаад манай холбогчдыг нэг лиг нь яг л адилхан шүү дээ. Лиг дээр ч гэсэн урамсгал хоорондоо ингээл ойлголцол халбаа дээр гараад ойлголцол ингээл явдаг. Хамгийн сайн ойлголцолтой хамгийн сайн одоо урт хугацаанд хамтдаа явсан тэр хамт олон л авраг авах магадлал өндөрсөн. Тийм учраас би одоо энэ Apes юу идэр чинь ингээд байн жил болгон солиод шүү дээ. Амжилтанд хүрч чадахгүй шүү дээ. Авраг авахд хэцүү байхгүй. Ганцхан үйлрэл ойлголцоод шууд оргилд гарна гэдэг бол аюу хэцүү байхгүй. Тийм учраас энэ үйлрэл бол дахиад хүлгүүд дээр бол мэдээж Одс бол хамгийн багаар гарч ирнэ ойлгомжтой. Металлийн хувьд бол харин маш том тоглогчийг алдсан учраас тэр орон зайг одоо яаж нөхөх вэ гэдэг асуудал одоо үүсэж. Гэхдээ бид нар маргад гэдэг гоё залууг авсан учраас би бол бас тэгж яхтар санаа зовхгүй. Гэхдээ ойлголцол нь бүрдэж амжаагүй шүү дээ. Одоо манай металлийн тоглолтыг авах юм бол айгүй орон гарan байгаа үстэй тий. Баян одоо юу гэдгийг яг нэм системийн сууж амжаагүй. Тэгээд шинэ коуч хүрээд ирсэн. Тий, small гэдэг. Канадын лиг. Шал өөр арга барил. Тоглогчдын сэтгэл зүйтэй илүү өөрчлөж ажиллаж байгаа шиг байна гэж ярьж ийн лээ. Одоо нэг юм шинэ арга барил бас Монголд нэвтрээд шүү дээ. Тасуулагч тэр.
Тэгэхээр ер нь бол би номер 1-ийг бол ерөөс атгсан гашил байх хэрэгтэй. Ямар ч баг. Хин нэгний амбиц бусдынхаас илүү байж болохгүй. Яг л багийн төлөө байх хэрэгтэй. Тэгэл. Мөн дээрс нь сүүлийн жилүүд одоо энэ тамирчдын цалин өсч юм манай лигт эргэлдэг мөнгөний хэмжээ ч юм уу те. Тэр бол бүр үлэм хэмжээгээр өсөөд байна л та. Нэг багийн төсөвч одоо энэ үйлдэл бараг л нэг юм дундч нэг юм average нь 4-5 тэрбум байгаад ч байгаа юм уу те. Ер нь тэр тухайд бол өмнө бас таны мэддэг түүхүүдээс ерөөхдөө өмнө те багийн одоо төсөвч юм уу тиймэрхүү хүмүүс ямар хөө байсан ирүү танд мэдж байгаа топ баримт байвал гэдэг ч юм уу тэр тал дээр. Би чинь энд байхдаа нөгөө спортын ордонд лиг явж явах үеийн нөхдүүдийн одоо тайч юу хит авдаг байсан юм бэ гэж сонирхож асууж ирсэн юм байгаа. 200-300 мянган төгрөг. Тийм. Тийм бид чинь тэгэл баг ихэнх оюутнууд байж хатад бас нөгөө яаж штэ оролцож тоглож штэ 200-300 мянган төгрөг 100 мянган төгрөг. Сарын. Тэг тоглож ирсэн зөндөө баг шин. Тийм. Одоо юу гэдгийг цэврээ багшийн удирдлаганд орох хүмүүс чинь тий бүгдээ л оюутан байхдаа дээдлэг давхар тоглоод явж ирсэн. Худалдааны хэд чинь. Тэгээд 100-200 мянган төгрөг хэд тухайн үеийн ханшаар одоо маш л. Тэгэхээр тэр нь сагсаад одоод мөнгө авна гэж өөрөө гоё л юм л байсан шүү дээ. Одоо эргэлж байгаа мөнгөний дүн тэр үедээ харьцуулахын арга байхгүй. Биний айж байгаа юм харин юу гэхээр энэ хөөсрөл байхгүй. Энэ ингээд хит ингэж зах зээлийн юм түргэн хугацаанд ингэж тэлнэ гэдэг чинь багуудын хувьд урт хугацаанд нэг багийг одоо яг тэр багаар нь урт хугацаанд байлгах боломж багасна. Дээрээс нь нөгөө тамирчдын хүлээлт чинь өндөр болчихлоо. Дараа нь санхүүгийнхаа одоо энэ хэцүү байдал руу бусад багууд нь яаж орох юм бэ? Энэ спонсорууд чинь Монгол цөөхөн хідэл байгаа шүү дээ. Энэ цөөхөн хідэн спонсорууд чинь цөөхөн хідэн баяг л дэмжиж чаддаг шүү дээ. Бусад багууд нь яаж эднэртэйгээ уралдах юм бэ, гүйцэх юм бэ? Би энэ дээр л санаа зовж байгаа. Энэ хөөсрөл байх вэ? Харин энэ ир чи хадгалаад олон жил явчвал болж байна. Болж байна. Харин жигэн болж байна. Харин 2-3 жилийн дараа багууд балраад, тараад, санхүүгөөс болж багуудаа худалдаад тий өөрсдөө үйл ажиллагааг хэвийн хэмжээнд явуулах боломжгүй болоод эргүүлээд авж байгаа одоо яг ашиг гэдэг хэмжээ сагсанд одоохондоо бас гарч ирээгүй шүү дээ. Багууд өөрсдийн ордонтой болж ээж өөрсдийнхөө нөгөө худалдсан нөгөө тасалбарынхаа мөнгөөр орлогоо олж ээж тэгж ревеню үүсч ээж эдгэр чинь бас одоо юу гэдэг ядчил алдагдaltaгүй гарах боломжтой. Одоо бол хүмүүс хоббигоор спонсор болж сагсан мөнгөөр бас оруулж. Гэтэ яг мэдээ сурчлага мэдэр байгаа мэдээ. Тийм маркетинг ажиллаж явуулж байгаа. Гэтэ яг ингээд гарт баригдах юм мөнгөн ашиг гэхэр чинь бас хэцүү байхгүй. Тэгэхээр би хөөсрөл байх уу гэж айж гин. Биш байгаагаасаа гэж найдаж гин. Цаг хугацаа харуул. Дахиад байгаа юм уу? За мөр намайг бүр алхаар шийдчихэ тий. За энэ бол Visage Nights-ийн Эрдэнэцогт. За бишэл металлын маргад. За тэг Сэлэн Будансын Ананд. За ихтэй наач амарх юм байна миний хувьд бол. За стартын хувьд бол маргад. Маргадын тоглолтыг хажуугаас нь үзлээ. Тэнд импорт л гүйж. Тэг ерөөс импорт л үнэ чинь. Тэр бол Монгол тамирчин биш. Яг ингээд Америкийн школоор ингээд тий. Өөр Монголоор ярьж чадахгүй гэж. Тийм л шүү дээ. Англиар ярьж. Ерөөсөө маргадын үнэхээр би яг тэр нэг шгшөөгийн тоглолтын дээр л харсан. Манайч өөрийгөө бол би бол одоо ингээд тий шин санчир шүү гэдэг тий. Өөрийгөө бол зарлцсан шүү дээ. Ерөөсөө шууд зарлсан. Тэгээд тэр оролт хийж байгаа байдал, төгсөж байгаа байдал өөрийнх нь нэг юм аура байна. Маргадын аура гэж нэг юм байна ингээд. Хизээс санаа зовдөггүй тайван шүүгч рүү уралд арайр хараагаад байгаа юм алга тоглогчнийгоо багийн хитийга загинж байгаа юм алга биеийн хилэмж нь ингээл хоёр гараа ингээл унгаал ингээ ингэж мингээл эсвэл ярваагаал тийм алга жоохон юмнуудад тоглогчч анзаарэгдчихдэг байхгүй. Тэр өлнөмгөд бол маргад старт. За Эрдэнэ цогтын хувьд бол би бол сэлгэн суулгана. Тэгээ одоо өнөөдрийнхөө төвшөнд бол Эрдэнэ цогт бол маргадаас илүү байгаа байх. Тодорхой хэмжээний статистикийн хувьд ч тэр те. Эрдэнэ цогтыг би бол бүр жоохноос мэднэ. Жоохноос гэдэг нь би оюутны лигээс мэднэ. Миний зохион байгуулж ирсэн оюутны лигт би ч ганц өдөр л оюутны лигийг зохион байгуулсан. Би яг NC-ийн жишгийг ингэж Монголд оруулж ирсэн байхгүй юу. Одоо энэ багуудын чинь бүх лого нэршил чинь яг миний нөгөө зохион байгуулж ирсэн оюутны лигийн үеэс ингээд бүгд гаршилтай байхгүй юу. Тэгээд тэгж яхад улаанч төрүүд гэдэг баг. Сургууль нь болохоор тэр 16-гийн хойш байдаг сургууль. Бие тамирын дэвлэл юм болов уу? Үгүй биш. Бүр тэр 16-гийн хойш мангар хол гэдэг сургууль. Юу? Газар чинь дээд сургууль. Тэнд Эрдэнэ цогт тэгээ бас нэг бас залуу байсан. Би нэрийг мартчихлаа. Энэ хоёр ч ерөөсөө багийн хоёр лидер байсан байхгүй. Тэгээ Эрдэнэ цогч яг тэр багаас тоглодог. Тэгэхэд л би харсан. Энийг санчир байна гэж би харсан. Яг оноо авч байгаа байдал те. Тэгээд бие авч явж байгаа байдал. Санчирчин бол тийм өнгөрөө ерөөсөө биш шүү дээ. Эрдэнэ цогч ерөөс яг л санчирын одоо копи пейст байхгүй юу. Тэгээ би тэр үед л ингээд хараад энэ чинийх гой тоглогч байна те гэл.
Тэгэл нөгөө бид нар чинь тухайн үед нэг оюутны шгшээгээ бас шгшээ баг бас бүрдүүлээл Америкээс ирсэн багтаач бол харах юм багтаа нөхөрсө тоглолт Монгол хэлүүлж гэлвчээсэн. Тэгээ би бол тэр үеэс ер нь цогтыг ер нь нэлээд том ногдож болох нэ гэж мэдчихсэн. Тэгэхээр энэ бол easy. Тэгээ өнгөрсөн MVP юу сте. Тэг өнгөрсөн. Тий. Зандын манайд бол нөгөө шалтгаан ижилхэн. Нөгөө спортоор бол илүү хичээллээд илүү тэрнлүүгээ одоо орсон тоглогч. Авар чадрын хувьд бол үнэхээр ярих юм байхгүй л. Үнэхээр ярих юм байхгүй. Тэгээ сая бас бэртэл гэл нэлээд зуралдлаа хөрхий. Тэгэл одоо энэ хоёр талд чинь явах хэцүү л дээ эдгээр юм. Тийм учраас бас яг нөгөө формонд ороод ингээд явж чадахгүй нөгөөдгийг хардаг. Яг харахгүй хоцорчж байгаа байхгүй нөгөөдгийг хараас. Хүсэж чадахгүй. Тэгмээс 3 үржихийн 3 хувьд бол ер нь бүгднийх нь тийм асуудал байгаа шүү. Дөлгөөнч гэсэн саяхнаас л болж эхэллээ шүү. Бэртэлтэй маш удаан хугацаанд бэртэлтэй байсан. Тэгэл бэртлээ 3-3 дээр л хөвчлээ. Тэгээ чи 3-3 мэдэн шүү. Бэртэл авахгүй арга байхгүй шүү угаасаа. Масар контактаас борчоо. Тэр чи бокс те. Бараг бөмбөгтэй бокс байгаа байхгүй. Тэгээ тэгж л болж байна да. За. Уучлаарай анда. Тэгээд би шийд энэ гурван баг дээр асуучмаар байна л да. Энэ жил таны хувьд Knights баг юун дээр ажиллаад анхааруул аврах боломжтой Metal баг адилхан бас Сэлэн бас юун дээр ажиллавал аврах боломжтой вэ гэдэг дээр таны харсан өнцгөөс ивэл. Сэлэнгийн хувьд бол яг харахгүй ойлголцол ерөөсөө. Энэ ч одоо гээс ойлголцол. Cousins ирж шүү дээ. Харин тийм. Тэгэл одоо Cousins ирэх үед энэ ч өөртөө ойлголцсон байхгүй бол Cousins-тайгаа ойлголцох гэж бас нэг тодорхой хэмжээнд хугацаа шаарддаг. Тийм учраас одоо энэ бид нар чинь бас ингээд яг нөгөө яг юм шин бүрдэл шүү дээ. Тийм. Эдгээр чинь супер баг. Тэгээд бас одоо 3-3-ын юу эхэлчихнэ. Бид нар чинь бас явна. Тэгэхээр чи айгүй хэцүү болчих жоох. Тэгээ бодсон юм бол тэр айгүй хамгийн том эрсдэл ерөөсөө. Агтай Cousins ус 100% ирэх үгүй юу мэдэхгүй шүү бид нар. Тухайн үед нь юу болох юм бэ? Одоо Cousins ч бүр энэ би хөтлөө сууж байгаа шүү дээ чи. Клиц ажиллах шүү дээ. Аналист болсон явж байгаа. Тэгэхээр Монголыг тоогоод ирээд тоглох нь уу эсвэл тэнцэнэ бүр тэр телевизийн карьерийг хөөхнө үү бас мэдэхгүй шүү дээ. Тийм. За Metal-ын маань хувьд бол одоо ерөөсөө өндөр импорт. Сая Ябуу гэдэг нөхөр ирж явлаа тийм ээ. Тэгээд тэр одоо яалаа алдлаа. Манай үсэн бас нэг алдаа байх шиг байлаа. Тэгээд хайлайтанд бити итгэж вэ. Одоо гэдэг тийм. Энд чинь нөгөө YouTube-ийн хайлайтаар л бид нар чи импортуудыг олж авч байгаа шүү дээ. Энд итгэх хэцүү. Энэ харин оронд нь Scout гэдэг энэ одоо мэрэгжил гарч ирэх хэрэгтэй Монголд. Scout. Энэ Монголд амьдардаг хүн биш. Аз, Европт амьдардаг хүмүүс. Энэ бүх энэ нөгөө тамирчдыг чинь судлаад үзээд аялаад явдаг хүмүүс. NBA-ийн багууд бүгд скауттай. Никола Йокичийг яаж олсон юм? Лука Дончичийг яаж олсон юм? Чи скаутор л олсон шүү дээ. Тэр энэ скаутуудыг одоо ерөөсөө сайн скаутууд дээр одоо Монголын багууд ер нь алдсан. Тэгжээ чинь оновчтой шийдвэрийг гаргаж эдгээр чинь бас авчирч импортууд дээр алдахгүй байх хэрэгтэй. Тэгээд бид нар дандаа өндөр импорт дээр алддаг байхгүй юу? Монголд бас нэг юм шиг байна. Манай Силва ч одоо яачлаа. Уул нь гой тоглогч тийм ээ. Цаа нарийн асуудалтай байсан. Тэр ч одоо яах юм бэ? Бас алдчихж байгаа хүмүүс тодорхой юм шиг. Бас нэг юм чиг байгаа шүү. Одоо нэг багийн шинэ тоглогч гоо дараа жил нь яг өнгөрсөн авчин тоглогчийн нөгөө багтаа нэг сайн тоглохоор авдаг ч юм уу нэг тийм нэг жишээ бас нэг харагдаад байдаг юм надад. Тий. Тэгэл Wesley чинь юунд байж байгаа Metal-д байж байгаа одоо хааш орсон. Монголиас руу орсон. Толборт одоо төлөвлөж байж байгаа одоо Knights Bell гэдэг ч юм уу. Тэгэхээр бас би бас хараадах нь багууд нь жоо скаутинг хийхгүй байна да. Хийхгүй. Тэгээ олдож байгаа дээр л явчих. Дээрээс нь чинь нөгөө нэг замын зардал. Химинжиж штэ. Онгоцны билет химинжиж штэ. Монгол байгаад дээр нь тоглуулж юу тэгвэл. Яг гол юм дээр бол плей-офф юм авчрах те. Яг үнтэй тоглогч руу авчрах. Аргагүй санхүүгийн бид нар бас ойлгох хэрэгтэй тэр юм. Тэгэхээр Metal-ийн хувьд маань одоо өндөр импортээр л одоо алдах хэрэггүй л болчиход байна бид нар. Тэгээ сая бол хожигддаг шалтгаанууд ч надад бид нар ч импорт болсон. Өндөр нөгөөрөг төвгүй болсон. Эрдэнэтлээ ганцаараа доор өөрч юм болоо. Нөгөө нэг бас гоё залуу л ш өндөр залуу ш. Сэдвээ байсан уу? Тийм сэдвсүрэн бас гоё юм билээ. Өнгөрсөн жилийн финалд бол бас харамслаа шүү дээ. За чи тэрийг битээ. Чи тэрийг ярьж битгий миний энэ шархыг сэдрэх гэт. Би ч барыг уйлангаа алдсан шүү дээ. За BC-ийн хувьд бол би өөртөө нэгч тоглолт юм гэж амжаагүй. Надад бол өөртөө үндэ яг зүйл алга. Мэдээлэл алга. Ямар ч сан хамгийн одоо ойлголцолтой баг гэж ойлгоод байна. Одоогийн байдлаар. Тэгэхээр BC Knights-ийн хувьд бол асуудал хамгийн багтаа л юм шиг биш бодвол. Хүлгүүд бол гэхдээ тэгэл ингээл тэр аваар явжаад дээш гарчдаг шүү дээ. Яг тийм хүлгүүд үлдэлтийн ихэнд нэг тийм 4-5 мав 500 явж байгаа. Тэгээл үлдэлтийн төсөлөөр. Тийм. Тэгэхээр бас BC бол өөрсдөө номер 1 гэж ингэж бас болохгүй байхгүй. Хүлгүүд тэр нь бол цаагаар бол бүгдийг мэдсэн судалсан байгаа шүү дээ. За тэгээ манай дараагийн асуулт болохоор за таны одоо бүх цаг үеийн Монголын гарааны 5 стартинг 5. Пүүх. Йоо. Ваа наач яваа юм би. За Шаруу ахаас эхлэе. За Шаруу ах. Үгүй төв. Тийм Шаруу ахад асуудал.
Гэтэ шаруу ахта өрсөлдөх бол нэг хүнийг би бас зүгээр нэрлэлчмээр байна. Оруулахгүй ч гэсэн. Болор бизнес төрүүдийн болор. 139 он авч ирсэн тоглогч нэг тоглолтод. 139 оны 137-гийн жилээр авч ирсэн. Домог болсон залуу байгаа. Тэгээ Чикагод амьдардаг. Тэгээ намайг Чикагод очиход бид төр ч анх танилцаад бид төр хамтдаа Монголд Америкчуудын аваргаар 2-3 жилаараа бас авраг авч ирсэн байна. Тэгээд би болрыг бол бүр бизнес чөтгөрүүд байхад мэдтий. Болор бол баллах байсан. Хэрвээ Монголда байсан бол. За. Магадгүй миний хувьд болор номер 1 байж магадгүй. Хэрвээ болор үлдсэн болох байхгүй. Үлдээг байх цааш Америк руу явцсан. Тэгээ шарах бол мэдээж те Монголын одоо номер 1 төв ойлгомжтой. Олон жижиг одоо Монголынхоо саксыг бол Азад бас одоо нүрийн тахлаад те ингээд. Тэгээ Монголоос урчлаад ингээд явсан. Одоо хүн бас ингээд маш том амжилт гаргаа явж байна юм. Тэгэхээр шарах бол C дээр. За төвшөө ах. Мэдээж. Би төвшөө ахыг бол ер нь баг 4 дээр биччихье гэж боддог. 4 3 аль нь ч үс яах. Төвшөө ах бол домог. Бүх жилдээ финалцсан. Шүү дээ. Одоо хамгийн гол авраг авсан хүмүүсийн нэг те. Өнөхөд тоглолтын школ, класс. Тэгээд би бол төвшөө ахын тоглолтыг үзэж өссөн багтаа. Би айгуу дургүй байсан. Төвшөө ахт. За. Яг л би ч алтан бүрэгдүүдийн фэн байсан. Аха. Тэгээ манай хүн чинь бүрэгдүүдийг бодоо голохдаг. Манай бүрэгдүүд маань финалд гараад төвшөө ахт өччихдөг гэсэн. Бизнес төрүүд ингээд үнэхээр бартдаггүй байсан. Тэгэл төвшөө ахт айгуу дургүй байсан. Тэгээ сүүлд нүдэм шүрж байгаа юм чи. За. Амар юм бэ. Тасарцсан уу? Уусал. За. Яа. За шарах төвшөх. Яхахгүй санчир орно. Санчир бол одоо яг бидний одоо яг Монголын сакс яг Аз руу гараад эхэлж ирсэн үе дээр бол одоо жинхэнэ асуудал байхгүй. Тэгээ би чинь бас санчирыгаа бас нөө Филиппин руу явуулж ирсэн тий. Бас Филиппин. Хинебра тий. Тэгээд Хинебрад уулна. Хинебра. Уулна гоё тоглох байсан. Нааж талцуулагч нь жоох хувь юмд бай таараа. Тэгээ манай хүн бол жоох. За тэр жоох. Тэгээ бас санчир бол ойлгомжтой хүмүүс яж байгаа. За бэлгүүний 3 дээр, Томиг 3 дээр тоглолч. За яг бэлгүүн хяах 2 бол байрлал сольж болж дээ. Төвшөө 2 бол байрлал сольж байна. Асуудал байхгүй. За холбогчийн байрлал. За. Хата хамгийн хэцүү байрлал. Би бол хуучнаасаа л үнэрлэж гээд байна л да. Ерөнхийдөө бол баяр сүх агсныг. За. Одоо нөгөө баяр сүх төгшин нөгөө төрсөн дүн шүү дээ. Манай юунд нөгөө бас нөрч юусэн бизнес төрүүдэд амар гоё холбогддог байсан. Айгүй гоё уран тоглолттой. Одоо нэгсэндээ NBA-гээр төсөөлвөл Стив Нэш юм уу? Тоглолтын арга барил ч юм уу гэх юм уу. Бас заримдаа ч гэдэг барчаад тийм хуучин бичлэгүүд чи ховор болцсон. Баяр сүх гсэн бол айгүй гоё холбогч байсан. Би жоохон дараал ямар гоё тоглолт юм бэ гэл. Тэ. Тэгэхэд 5 бол юм шиг. Ихээ бол ер нь бас орчих магадлал өндөр л байлаа сая. Би бас ихээ юу баяр сүх гсэн үү гэж байгаа л жоохон угаасаа тэр хүний хүмүүс юм бас мэдгүй үнийг хэлчих сонирхолтой юм болоо гэж. Баяр сүх гсыг одоохон бол манай одооны хүмүүс үлсэн мэдгүй шүү дээ. Бидний хамтран ажиллаг Freshback-ийг болохоор очргүй хямдрал нь эхэлж байгаа юм байл. Энэ болохоор 40 гаруй брендийн бүтээгдэхүүнүүд 70% хүртэлх хямдарсан бөгөөд бүр хөргөлт үнгүүгээ боддоо. Та бүхэн төгжрэлт үрдэгдээ дими цагаа болохоор гэр бүл болгон өөртөө зарцуулаарай. За тэгээ манай YouTube-ийн доор description хэсэгт байгаа линк рүү ороод өссөн бүтээгдэхүүнээ захиалаад үнгүү хөргүүлээд аваарай. Бидний хамтран ажиллаг Freshback. За саяных бол яг all time байлаа тий. За. Одоо болохоор яг new era-гаас одоо яг бэлгүүн санчрах одоо тэрний одоо тэрний цааш era-гаас одоо new school. Хүүх. За, нэгсд орчин үеийн загс. Яа. За гэхдээ 90 оноос хойших юм биш үү? 90 оноос хойш төрсэн нөхдүүдээс юм биш үү? За 2000 за 95-аас хойш гэж. За би бүгдийн оноос мэдэхгүй л. За. За бодъё. За наа чинь бол жоохон recent memory болоод. Энд чи яг бас нөгөө хоёр холбооны хуваагдлын үеийнхэн голд их хохирсон хүмүүс олон байгаа учраас чи хэцүү. Гэтэ яг тэр үеийнхнийг тэднийг оруулахгүй одоо орчин үеэр гоёлоо хэлсэн дээр л юм байна л да. Угна. Нэг дээр. За. Сая одоо quadruple double хийж үү? Өө холбооны цам дээр юу гэсэн үг юм бэ? 13 стил байсан уу? Би бол Сегийг оруулахгүй байгаа шүү дээ. Нөгөө хэдийн өвтө оруулчих жаа шүү дээ. Тэр Сегийг бол оруулахгүй шүү дээ. Угна яа харахгүй. За яа харахгүй. Хэд дээр? Төв дээр. Тав дээр тий. За. Хин баясаа 4 дээр. Их хөсгөл. Тий баясаа 4 дээр. Цогтоо 2 дээр.
3 дээр ч одоо хэцүү юм. 3 чи ямар хэцүү юм бэ? Сефтер. Ямар хүмүүс байна 3 дээр ч одоо. Эрдэнэ цагт Маргад. Өнөөдөр маргад дөнгөж тоглож эхэлж дөнгөж тоглож эхэлж байгаа болохоор бас оруулахнаас ашиж. Хүлгүүдийн л нэг нь байна да. Хүлгүүдийн сар бол байгаа үстэй. Сарулч нэг эпс. Нөгөө хин их хоёр уу? Их хоёр. Тэг хөр чин 3 мөн үү? Бараг л мөн дөө тий. Их хоёрын тэр клач шидэлтүүд ч бас заваан штэ. Яг хутгалдаг шидэлтүүдийг хийж байгаа штэ. Тийм ээ, их хоёр юм биш үү? Хоёрын сэтгэл зүй бол айгүй тийм шилдэг баг топ баг. Би үлзигийн тоглолтод бол амар дурт. Үлзий бол үнэхээр гоё тоглогч тий. Угнаа бол импакт эффектив юм. Хожиж байгаа яг үр дүнгийн хувьд. Угнагийн баг үлзигийн багаас илүү хожиж байгаа. Энийг бол угаасаа амжилт батална тий. Тийм учраас би бол үлзийг бол арай оруулж чадахгүй. За окей. За тийм. Өөр юу байна ч та. За дараагийн манай бол болохоор BK Predict with AD гэдэг нэртэй болон байгаа. Энэ болохоор энэ удирлын амжилтуудыг таамаглах юм. За. Энэ удирлын MVP-ийн авах юм, таны бодлоор Depoy-ийн Rookie of the Year. За тэгээд авраг баг юм бэ гэдэг юм дөрвөн. За ёстой. Би за энэ удирлыг бол ерөөсөө үзэж амжихгүй байгаа гэдэг хэлсэн. Үнэхээр би одоо багууд яаж байгаа хин сайн байгаа юу болж байгаа гэдэг мэдэхгүй байна. Мэдээж авраг баг дээр бол өөрийнхөө баяг дэмжиж байгаа. Би бол металлыг бас импортын сонголтыг зөв хийчихвэл 2 жил дараалал финалдчихлаа шүү дээ. Тэгэхээр чи аль багийн фэн юм? Би Жалбагийн фэн болохгүй. Чи миний зовлон ойлгож байгаа болдоггүй. Би яг Жалбагийн фэн. Биг дундыг барих хэрэгтэй. Болдоггүй байхгүй. Тэгээ би ч олон жил баггүй явсан юм тийм учраас. Тэгээд би бол металл дээр бол ер нь магадлал бол гайгүй. Ер нь болно. Ялангуяа бид нар маргадтай байхад, угнаатай байхад дээрээс нь тэр хитэн залуучууд бас ард нь гоё гарч ирж байгаа учраас ихтер маань шидчмээр байна. Одоо миний ганц үсээд байгаа юм тэр шидчмээр байна ерөөсөө одоо сул өргөд байгаа шүү дээ. Хаяад байгаа. Плей-офф гэхэд шидэлтэй сайжруулчаал яг шидчмээр байна. Даач тэгээ манай үуч тэгдэг хүн биш, шиддэг хүн биш юм. IQ-д нь байхгүй шүү тийм ойлголоо. За би бол мэдээж металлыг бол аварга авна гэж найдаж итгэж байна. Импортыг сонголтыг зөв хийчих болно да. За MVP-ийн хувьд бол өндөө мэдээлэл алга. Гэхдээ Бисэчийн амжилт ингээ сайн явах юм бол Эрдэнэцогт бол бас давтаж магадгүй баг. Давтаж өнгөрсөн жил азаа авсан шүү дээ. Өнгөрсөн жил ч азаа. Тэрний өмнө чи Эрдэнэцогт лөө. Эрдэнэцогтын авдаг чи хийсэн юм бэ? Чи авч байгаагүй хаа. Ваас бүр спортын ордон дээр хад авсан юм өнтер чинь. Тийм. Тэмүүчийн өгчлөө нэр. Тэгээ бөө хил ам гарсан шүү. Тийм аваагүй байхгүй. Өдөр цогтон биш дээ энэ жил бол. Тэгэхээр Эрдэнэцогтын статистик ямар байгаа би бас сайн мэдэхгүй. Манай болтоор 2 дугаарч явж байгаа. 2 дугаарч явж байгаа. Дээрээс нь багийн амжилт харагдаж шүү дээ. Дээр явж байгаа. 2 явж байгаа. Одоо юм бол Эрдэнэцогт л юм. Тэгвэл Эрдэнэцогтын авах цаг болж ч одоо бас яг тэр ид үе дээр нэхгүй маш сүүлд нь тэгж нэг сонин өгдөг шүү дээ. Нөхөж. Тэгээ гол нь санал суулга яаж яваад байгаа энэ нөгөө зарчмын асуудлынхаа холбоо мөн бас яг гоё нээлт зэгцэл шийдвэрлээд ингээд яг нээлттэйгээр те. За ийм хүмүүс санал өгнө. Ингэж санал өгсөн байх. Бүр саналын хуудсыг зарлцдаг байхгүй юу? Тэгээ Америк NBA чинь саналын хуудас гардаг шүү дээ. Түлч Стивен А. Смит хинд өгсөн байна. Гараад ирдэг байхгүй. Тийм учраас тэд хариуцлагатай өгнө шүү дээ. Хин нэгний одоо те нөгөө танил тал те тойруу арга тийм байхгүй чи ил зарлчиж байгаа учраас. Тэгэхээр тэрийг л манай холбоо жоох яаж би бол тийм юм бичсэн өнгөрсөн жил бол. Энэ процедураа тайлбарлсан бол хүмүүс тэгж хэрлэж ууралж маргадахгүй байхгүй. Тэгээ азагч зүйдэл болчихж байгаа шүү дээ. тийш тийм хамгийн хэцүү. За өөр юу вэ? Rookie of the Year. Маргад. За Маргад бол баг 100. Одоо Wemby шилдэг хамгаалагч авах гэдэгтэй адилхан. Энэ бол өрсөлдөөнгөө энэ өрсөлдөөнгөө баг. Маргад бол энэ ирж ирээ угаасаа тий. Rookie-дэр дотор бол ойлгомжтой баг. За өөр ч юу? Depoy эсвэл. Depoy юу? За Depoy бол миний багуудын тоглолтын өнгөрсөн жил бол бас азаа бас Depoy авсан. Тий азаа бас Depoy авсан. Өстө мэдээгүй. Хамгаалт тест харж марч л байхгүй. Тоглоод үзэх болов мэдээгүй. Одоо хамгийн сайн хамгаалалттай баг юу вэ? Хамгийн баг оноолдож байгаа баг юу вэ? За тэр тоо мэдээлэл би бас яг харж амжаагүй. Хүлгүүдийн тоглолт л их баг авсан тоглолт болт шүү дээ. Хүлгүүдийн хамгаалт хэцүү юм байна. Тэгэл яг тэндээс чинь тэгэл азаа чинь авах магадгүй өдөртөл болчихсон шүү дээ. Би одоо азаагаас илүү хамгаалж хэрэгс хэцүү шүү дээ. Яагаргүй импакт амар шүү дээ. Wemby шиг блок хийж шүү дээ. Тэр азаа бас давтаж магадгүй л хот бодлоо. За окей.
Шилдэг дасгуулагч дээр бол харин тийм коуч дээр. Манай металлын. Тэр коуч айгүй шинэ школ явуул гаргаж ирж байгаа юм байна. Манай Монголын шинэ школ гэдэг нь ихэд сервис өөр гэсэн үг үү? Өөр сэтгэл зүй тоглогчтой ажилладаг. Тоглогчтой ойр ажилладаг гэж би ер нь ойлгоод байгаа. Ерөнхийдөө бол Канада, Америкийн школ чи ер нь тэр тал руу шүү дээ. Сэтгэл зүйч болчдөг байхгүй нэг чинь нэг одоо юу чи хувийн харилцаа баг тоглогчтойгоо үүсгэж те итгэл зүйд үүсгэж гоё тэгж ажилладаг учраас тэргүүрээ бас их тийм шинэлэг юм болж ирж байгаа болов гэж бодоод байна. Тэгээ Хамонд ч бас дээр нэг мессеж юу оруулсан мэс пост оруулсан мэс байхгүй юу. Америк тийм алчруулж Монгол их цагт болцсон. Дандаа Европ тий. Дандаа нөгөө Европ нөхдүүдийг авчираад байх юм. Манайхан ч гэсэн бас сайн ш тэгээд манайч гэсэн шат өөр бид нар бол тийм школыг бас өөр соёл шүү гэдгсэн. Илүү MB талын тий. Тийм бас тийм пост бичсэн байсан. Би бол тэрийг хараад бас нэрээ тийм ч юм уу гэж бодсон. Харин би бас энэ нөлөөллийг хараад яалтчгүй одоо энэ серб засчуулагч 90 үе Монгол жоохон дуусчулаа гэж хараад байгаа. Тэглэж сурах юмас сураад бүх баг л хуталж үнэстэй бүх баг л нэг сербтэй. Харин тийм. Тий одоо энэ жил лата байна, грек байна ч юм арай жоохон бразил ч юм уу тий арай жоохон өөр бас яг грек бас коучны хандлага бас юм бид ингэ нэг одоо серб засвал дэлхийн номер 1 сакс гэдэг нэг юм жоохон хандлагаар бас хандаад идэг юм бол байдаг юм байна лээ. Зүг. Яг ер нь жоохон overrated болсон байж магадгүй. Би бол тэгж харагдаж жоохон overrated болсон баг. За манай дараагийн старт бенч. Ой дахиад. Одоо энэ дараа нэг байгаа тэгээд дуусч байгаа. Йоо харааж болох юм энэ дэр чинь. Fuck гэж байна. За энэ болохоор энэ мөр старт нь бол ойлгомжтой байна дөө. За энэ болохоор металлын жижигэ ABC-ийн үлцээ за тэгээд Тайваны баясаа. Гэхдээ старт нь Тайваны баясаа. Би ч одоо бас зөвхөн баг гэд одоо уунагаа заавал нэг яваад гэж бодлоо л дээ. Аха. Баясагийн хайлайт тоглолтуудыг бас нэг хоёр дэд харсан үзсэн. Төвшөө өөр байна. Тэгээд Монголынхоо шигшээд хизээ тоглох юм мэдэхгүй байна. Тоглохгүй ч юм боддог тийм. Яг л энэ мэрэгжлийн карьер өгөө явчих юм. Гэтэ хармаар байна. Бүр үнэхээр Монголд хармаар байна. Монголын шигшээд хармаар байна тийм. Өөр ямар бодолтой үед юм над нүндээ мэдэх юм алга. Тэгээд хэрэг үзэж байгаа бол бас тийм. Баясаас Монголд ирээд бас тийм. Монголд ирээд ясаа тавиараа гэдэг шиг. Монголд ирээд саксаа тоглож биднийгээ бас баярлуулаарай. Тэгээд яг харахгүй чинь бас өөр төвшин гадаа тоглож байгаа гэдэг утгаараач тэр угнаагаас ус төвшин дэшээ бич магадгүй. Би чи хооронд тоглож мэдгүй учраас. Тийм. За тэгээд сэлгээ бол угнаа. Тэгээд жоохон эйгүү бас хуруугаа битээсэн хэр байгаа юм бол одоо бүрний бэртэл гайв байгасан. Угнаа бол одоо металлын бол одоо яг тэр зүрх. Цохилдог зүрх нь. Үлзий дээр бол би түрүү хэлсэн. Би бол тоглолтын үзэх дуртай. Тэгтээ яг win rate гэдэг нэг юм. Win rate гэдэг юм байна те. Авраг авах те. Финалд гарах, плей-офф амжилт гарах энэ дээр хүрч чадахгүй байгаа дээ. Хамгийн гоё үзүүчтэй тоглогч. Хүмүүсийн entertainment талаас бол те. Эзэнтэйгээ нийлээл хөгж өгдөг хүн те. Тийм учраас гоё тоглогч. Тэгтээ энэ нөгөө хоёртой харьцуулбал одоохондоо бол би бол багаас асч гарлаа гэж. Баясаах дээр би сүүлд саруулхтаа яриа сууж байгаа юм гэсэн. 2 жилийн дараа гэрийн дууссан байлээ. Тийм үү 2 жил үү. Тайванд. Тэгээд маш нухацтай бодно гэж хэлээ. Монголд ирэх. Ягаад гэвэл одоогийн ерөөдөө Тайваны лигд иргэлдэг мөнгө цалин ус тэр бас мэдээж чухал шүү дээ тамирчин. Тэгээд бас мөн дээрс нь баясаах нөгөө нэг юм тэндээ нэг авраг аваад нэг дотоогоо гүйцэчих нэг тийм өслөө гадаг юм лээ. Тэр өслөө нэг 2 жилийн дараа гүйцэчээд тэгээд Монголд тоглох уу гэж маш нухацтай л бодно гэж хэлээ. Тийм баясаач. Одоо хиттэй юм болохоор 25 6-тай юу. Тэр хавцаалах. Дахиад нэг 5 6 жил бол ид үе байж шүү дээ. Одоо л би тэгэл би одоо энэ 29 оны Ази аврагыг хүлээсэн байдаг шүү дээ. Уулан гоё баг гарах байхгүй. Тэгээд инхүүлээ өрөөд ирчихвэл тэгээд том ганаач юм уу тий. Тэгээд гав ганаач доо тэгээд. За ганаа дээр бол гэхдээ ер нь бол юу хэдүүлээ бол ер нь жоохон байжсэн тэр. Жоохон байжсэн. Манай хэм маань бас арай жоохон ганаа маань жоохон байна тий. Тийм учраас би бол тэгж их ганааг бас тэгж хамаагүй ширлээд хамаагүй ингээд бас байдаггүй. Хүүхдийн бас тэгэл зүй яачих юм бэлээ. Тэгээд ганаа маань бол мэдээж бидний одоо хоёр дахь хөзөртэй. Бидэн дат ардан дотог юу л ардан тамаг юу төглөө. Үгүйдэг шүү дээ. Тэр шиг л. Тэгээд 29 Аз авраг гэснээс ер нь таны бодлоор таны одоо тэ түүхээс ирэхэд харахад өнгөрсөн одоо босон бүх одоо олон улсын тэмцээнүүд дээр хамгийн гоё шгшээ баг за тэр бүрэлдэхүүнтэй тэр тэмцээнд тосон тэр шгшээ баг л хамгийн гоё ростертэй хамгийн гоё шгшээ баг байсан да гэж бодсон юм. Тэр баг аль тэмцээн ямар баг байсан бэ? Нөгөө нэг Азийн наадам шүү дээ алдартай. 2014 Жакарта гэнэ үү? Биш. Инчоны. Энэ 14 оны юу? Тий. Одоо манай тамирчид хашгирсан тийм тэмцээн болсон.
юу гэж ашигласан бэ гэхээр саксыг битгий алалдаа та нар. Бид нэр уул нь ингэж амжилт гаргаж чадах юм штэ. Та нар алахгүй бол бид нар ийм штэ. Бидний үеийг битгий алалдаа та нар. Гэж тэр амжилтаараа манай саксчид орилж чарлаж Аз твд бас мэдэгдэл хийж явсан тэр. Тэр үед би бол яг өөрөө нөгөө эд тэр хоёр алаан дунд чинь явж исэн учраас бүр мэдээд байгаа байхгүй мэдрээд байгаа байхгүй. Тэгээ би тэр үед л тамирч дээр хамгийн ихээр өрөвдөжсэн. Дээрээс нь хамгийн ихээр бахархажсэн. Одоо энэ бэлгүүнд санчир сайна биш хин одги. Одоо тухайн үеийн бүгд л байсан да. Мөнх болдох байсан. Гоно байсан, мөнх болд байсан. Баяр цогцолч байсан. Тэгээ баяр цогцолч юугаар авсан. Тэгээ дээрээс нь бас нөгөө хаанах төсвөлч бас нэг Америк зөвлөх бас байсан. Тэр бол одоо хамгийн яг одоо тухайн үеийнхний бүх шийдвүүд бүгд нийлцсэн бас тий. Тэгээд яг тэгж орилж чарлж мэдгдсэн нь бол айгүй том импакттай, эффекттэй. Тэгээд харамсалтай. Бид нар бол яг тэр үеийнхнийг бол бүгднгийнх нь карьерийг олон улсад гарах карьерийг алсан. Тэ саксон мөнгө хөгжил зогссон гэж би бол бүр хартдаг тэр үеийг бол. Тэгтээ тэр амжилт юуг харуулсан бэ гэхээр хөгжчүүл хэрвээ би боломж байгаа юм биш. Тэнгүүд одоо харлаа. Одоо яг тэрний чинь үр дүн гарч байгаа. Тэр үед одооны хүүхдүүд чинь тэдний саксыг үзээ тэр Азийн наадмын амжилтыг харчаад саксон хүмүүст орсон ч юм билүү те. Саксанд бүрээр дуртай болоо хичээсэн ч юм билүү. Ихэнгээл тэгсэн байж таараа. Жог хүүхдэлсэн байж таарш одоо ихэнгээл тэр үед бол чи бараг 11 жилийн өмнө те. Тий, тэгэхээр би бол яг тэр шиг шавыг би бол илүү сэтгэлд их маш их одоо нэг маш тод үлдсэн битгий. Тийә, за манай дараагийн болмолхор ихэд болохоор ийм байгаа. Монголын хамгийн шилдэг тоглогч бүтээх байлаа да. Ийм их категориудаар та тэр тоглогчийн тэрийг авна гэдэг юугаар. За. За эхлэх үү. За та энэ all time шүү бас. За та аль тамирчны бийг авах вэ? Энэ өндөр биш шүү. Зөвхөн бийг. All time юм байна. All time тий. Та хамгийн шилдэг тоглогч байлаа бүрдүүлээ л да одоо Монголын лигийн. Ихөөд бийг. За IQ. Энэ IQ. Ихэ. За өндөр. Ихэ одынхоор байж болно. Болохгүй. Яг өөр хүн байна. Яа за. Ихэ одын би юуг авчлаа? Бийг одоо би хаа хөгжлийн ирж шээ. Одоо өндөр нь үү? Тийм өндөр нь. IQ за их яах. Өндөр нь гэвэл бэлгүү. Бэлгүү за. Shooting. Ариуках, аримбалдах. Юу ч асуудал. Mentality. Саяхан хүртэл Masters League дээр би яг тоглолтыг үзэж байгаач бид нар араас нь тоглох байсан. Бараг 10 хийцэн угаараас. Тэгээ баг нь эргэж ирээ очсон. Тэгээ ерөөсөө яг л хിവэр байгаа юм ч тийм. Аримбалдах чинь арайд юм. Анхны нэг хөрдөн 100 гарсан оног шарвах аваад араас нь болор аваад сүултэг ариуках хөвдөж байгаа шүү дээ. Тэгээ одоо тэр хин тэр юу нэвдгүй. Тэр ч угаасаа утгагүй зүйл л дээ. Ариукахын шийдэлтүүд үнэхээр амжтай. Одоо бол яг тэр форм руу шийддэг. Би бол тэгж өгшөрмөр байхгүй. Тэ? Чадахгүй мэлээ. Ариукахын шийдэлт үнэхээр класс. Mentality. Сэтгэл зүй. Тэ. Төвшөөхөн сэтгэл зүй. Төвшөөх. Юус ялагч, winner сэтгэл зүй. Одоо team Duncan гэх юм уу монголоор? Team Duncan. Багийн хожил төтлөх хожихын тулд бүхэл юмыг л оноо хамгаална бүгдийг. Defense. За хамгаалтан дээр бол Сиди. Сид. Манай Сиди чинь ясны тийм юу одоо махчилж хамгаалдаг те. 100 хамгаалдаг. Сидигийн хамгаалтаас гарах ч бас тухайн үеийн тоглогчдод хэцүү л байсан байдаг. Сидэ бол өстой амар хөдөлмөрч өөрөө гош тусал. За. Хамгийн сүүлийн finishing. Төгсөх ур чадвар гэсэн. Тий, төгсөх ур чадвар. Данди. За. Данди ах. За би уушаасаа мэдэхгүй юм шиг байна. Данди ах чинь ингэж цацдаг ш чаараа. Хоролт хийж штэ. Цацхад үзэгч рүү хараад цацж. Эсвэл шал руу хараад цацж. Самраас өмг авахта юг шалыг цохиж босоод мангар жижиг намхан тэгсэн мөртлөө тэр төгсөх фингер бол хийдэг байсан. Амар гоё фингер болт. Харахгүй. Тэр хүмүүс үзэгчд мэд орд дүр орилоо л явчихна. Данди нөгөөхөө хийгээч гэх юм үзэж. Данди ах гэж гоё тоглогч та. Хамгийн сүүлд нь бас нэг хандлинг бөмбөг зэмшилт. Бөмбөг залт уу? Тий. Сэги бөмбөг алддаг шүү дээ. Тий.
Би Сеги чинь бүр анх Sprite-аас гарч иж яхад мэдэх байхгүй. Яг нөгөө пак огшин өдөртлөн дор Sprite тоглож эхлэх би мэд. Тэр үчи би Sprite тоглож байсан. Ямар гой цалт юм бэ. Энэ лигт орондоо гэл. Тэгэл удлаг ороод тэгэл Сеги болсон шүү дээ. Одоо Сеги тав дээр 30 нэмэх лигс бас нэг үлрэл тоглосон юм байна. Тэгээ Сегигийн дамжуулалтаар би чинь нэг доор бас нэг хэд оноо аваад надад амар гоё байсан. Яг гарт өгдөг. Юусе би хөдлөх шаардлагагүй. Тэгээ шидэгч ч юм уу оролт хийж байгаа хүний хувьд бол те тэр дамжуулалт хаана ирнэ гэдэг чинь миллиметр сантиметрээр хэмжигдэж шүү дээ. Яг цээж нөгөн те шалтгад яг гарт ирнэ. Бөмбөг буулгах шаардлагагүй. Яг аваад дэшээ гарах өгдөг ч гэдэг юм уу. Сегид нэг жил хамт тоглохгүй байсан шүү. За манай дараагийн бол болохоор нэг хамт тоглож байгаа. Нэг хэлэх утаа энэ тоглогчийн сайжруулах хэрэгтэй скил болон нэг үзүүштэй зүйлээр хэлэх юм. Нэгсэндөө давуу тал султал хэлэх гэсэн үг. За хамгийн ихийнх нь Торо. Хин нэ? Торо. Тулгаа юу? Тийм тулгаа. Тэгж нэрлэдэг юм уу? Торо хочин sorry нэг би яг нэг нэм хэлээд байна. Би нөгөө заримдаа хочин зарим мэдгүй шүү зарим. Тулгаа дээр үү? Энийг нэг сайжруулах гэдэг. Тулгаагийн сайн нь бол сэтгэл зүй нацсан. Сэтгэл зүй бол өстой яг аав юм байгаас харагдсан шүү надад бол. Сайжруулчаараа гэвэл бөмбөг хадалтаа жоохон багасах бол. Би нэг хоёр тоглолтын үзчихлөө. Жоохон бөмбөг хадалтах шиг өссөн шүү. Хандлинг тал дээр нэг жоохон сайжирчулж бодсон. За мэдээж давуу тал нь хамгаалалт. Сул тал нь шидэлт. Азаа бол шидэлттэй болчихвол бас л шаардлагагүй л. Гэтэ шидэлттэй болчихвол бүр л амар юм бол. Бүр л аюултай юм бол. Би ч тийм хүсэхгүй л металл фэний хувьд бол. Чи Полка. Полкагийн хувьд хандл бол гоё. Хандл бол янзтай. IQ л юм да. Полкагийн хувьд бол. Би нэг жил бас металл дээр тоглож байгаа юм гэсэн. Тэгээ өөрөө ингэж явчих юм дээр жоохон явахгүй. Өөрийгөө жоохон хязгаарлаад байгаа юмуд бас жоохон харагдсан. Гэтэ би ч болохгүй тоглолтыг тийм сайн бас мэдээгүй шүү. Мөх чөдөр. Чөдрөө мөр мэдээж хар ажлын Монгос даваад болно. Өстой хар ажлын Монгос. Би намхан ч гэсэн бэлчээр томтой тоглож ирдэг. За тэгээд сул талыг бол холын зан шидэлт, гурван зан шидэлтийг илүү өндөр түвшинд илүү олон удаа шидмээр байна. Саяны миний үзсэн тоглолтын дээр ч гэсэн шидчих юм дээр шидэхгүй. Ороод байгаа. Яг өөрийнх нь рейнж биш байгаа тань л 3 оны шидэлт бол тий. Одоо нөгөө хин явцсан учраас баясаа явцсан учраас тэр одоо энэ өндөр чинь нөх орон зайд орж ирж байгаа учраас баясаа чинь шидэлт ганган шүү дээ. Дундын зай шөнө 3 ч өнө их гой хөөргө шид. Чөдрөө мөн бол одоо их том тим нөгөө нэг offensive орон зайг нөхөж байгаа учраас 3-аас сул үйдэг шидчихмээр л алдна гэдгээс айхгүй. Жохо өөрийгөө хориод хэлээ. Маргад. За маргад бол дагуу талал оролт. Finishing. Өсөл лейап те яаж гоё орж ийн. Хоёр хөлнөөс те төв. Хоёр хөлнөөс. Тэр чинь бүр ховор идэв. Америк стил. Яг Америк стил байхгүй. За сул тал гэвэл тоглолтыг өөрийнхөө харт аваад явах тэр менталити юм. Дээдлиг дээр маань бас яг тоглолт болгон дээр байхгүй гэдэг. 4 оноо авсан тоглолт байна. Тийм. За миний үзэл тоглолтын дээр бол их сүулт оролтуудаа хийж эхэлж байна. Их сүулт тоглолтыг өөрийнхөө гарт авч байна. Тэр үеч ализэний оноо 10 онооны зүрх хожигдоод эхэлж байгаа үед тэгэхэр чинь сүүл оноо хичнээн нөөлөөгээд амжихгүй байгаа байхгүй. Тэр тоглолтын гартаа ихнээсээ аваад тоглох хэрэгтэй. Одоо энэ миний баг шүү гэдэг менталити та болоод те. Яг шинэ ирсэн учраас бас жоохон тэгж чадахгүй байх шүү байна те. Баяхантайгаа бас сайн ойлголж амжаагүй бас байгаа бах. Тэр хувийн харилцаанаас үүсээд энэ чинь илүү сайжрал явна л да. Тэгэхээр зав хугацаа бол тэрийг шийдэж чинь асуудал байхгүй. За чингүн SGPS баг. За чингүн чинь би бас чингүний тоглолтыг тэгж хоолоо үзээгүй. ABC алцаад байгаа тоглолтыг би юус үзэж чадаагүй. Тийм. Чингүнээр би юустай мэдээгүй. Үзэг болохоор. Сүхбат. Манай хуучин зэрэг сүхвэ. Сүхбат бол давуу тал гэвэл entertainment. Хүнийг өөртөө татаж чаддаг. Тэр celebration-ээрээ ч юм уу те. Харизм амар тийм юу баг. Өөрөө сошиал дээр бидэхтэй би бас дагдаг те. Facebook айгүй гоё юм хийгээл ингээл. Тэр нь айгүй тийм гоё одоо яг од тоглогч ямар байх хэрэгтэй юм бэ те. Бас талбан гадуур те сошиал дээр идэхтэй байвал ямар гоё юм бэ. Манай тамирчдын хөвчлэн бие барьцсан. Даруухан ярилцлага өгчөө жоохон тиймэрхүү те. Яриа хэлний юунээр ч гэсэн жоохон асуудал. Тэгэхэд сүхбат бол хажууд нь тэдний хажууд бол ингээд тасараа явцсан те. Ингээд яг өөрийгөө илэрхийлээ сурцсан.
аюу гой мэдрэмжтэй тэр тал дээр бол. Сул тал гэвэл field goal percentage л энэ да. Гол юм бол манай үний бол тэ. Жоо холсон давтал. Айхгүй шидэн л та. Зөрөгтэй. Гэхдээ field goal percentage үнэхээр муутай. Ер нь бол field goal percentage-ийг сайжруулчихвал. Тэгэхээр чинь нөгөө тэр чинь сонголт байхгүй. Хизээ би шитгэв, хизээ би шитгэхгүй гэдэг тэр сонголтууд дээр л мань хүн бол жоохон алддаг юм болов гэж би бол анзаарсан. Гэхдээ зөрөгтэй гэдэг нэг үгүй. Зөрөгтэй шиддэг учраас. Сая таны хэлдэг бэлбэр 100% санал нийлж байна. Яг жоохон celebration мэлбэрсэн байл хүсдэг байхгүй ингээд басресийн дараа манайх бас үргээр хаамлтай too much хаамл. Би чамд гоё мэлж өгөө. Би яг спортын ордонд очиод Eagle Live-ийн спортын төлж байхдаа Mbatok гэх нэвтрүүлгийг санаачлагаа өмнөхөн Монголын лигийг сурвалжладаг байлаа. Тэгээд би өөрөө стат хөтэлдэг байлаа. Тэр учраас тестгийн нэг л ах ажилтдаг. Гэхдээ бид нарт нэг мэдээлэл нэрдэггүй те. Тэгээд би яг өөрөө ингэ нэг удаа цаасан дээр сууж байгаа. Бүх юм хөтлөөд тест гаргаад нэг тоглолт их. Хиний статистик хөтөлсөн юм. Нөгөө болдогийн статистик хөтөлсөн. Болдооч нь төрөвчөнд бүр нөгөө slam dunk хийдэг болдоо байлаа шүү дээ. Шиддэг болдоо биш. Тэгээ болдоо triple double хийдэг байхгүй юу? Миний статаар. Тэгээ би болдоогоос ярьслага авах гээд. Яасан чинь багшаас суудаг байхгүй юу? Цэвэр багшаас суудаг. Тэгээ цэвэр багш үүддэг. Тэгээ би цэвэр багшаас яриа авч байгаа шүү дээ. Багш би бас болдоогоос яриа авч болох уу те? Сайн ингэдэг нөгөө ийм амжилт гаргасан байна гэл те. Цэвэр багш энэ муугаас юу гэнэ яриа авт. Чи одор ч хэрэггүй ойл. Тэр жишээл одоо ийм одоо манай саксман тим байлаа шүү дээ. Одоо хэдэн багш нарын гарт бол те амар хатуу школтой. Тим үнд би чинь нэлээ 2006 7 оны үед тахгүй. Triple double хийчихэд байдаг тийм. Тэгээ би яг дараа Mbatok нэвтрүүлгийг санаачлаад бас Mbatok ч бас нэг 2 үлрэл явлаа яалаа. Тэгээд тамирч маань харин ирдэг болоод ирээд гоё ярилцдаг болоод. Гэсэн одоо бол бүр гоё нээлттэй болсон юм шүү тамирчтай. Ямар байхаа мэдээд шүү дээ. Гэхдээ бүр л илүү гоё юм болмоор байна. Сошиалар харилцмаар байна хоорондоо. Кевин Дурант шиг тэнд янз бүрийн бичмээр хул гадаас ч самаагүй те. Entertainment юм аавс жоох манайхан бас ялангуяа манай багийнхан бол дэндүү дараахан байна. Дэндүү дараахан байна. Ер нь метал багийнхан жоохон те. За дараагийн тоглолт нь болохоор Зохим Бродерсын баасан дурч. Биш тоглоом мэддэг. Асуу зүг. Тогтч авчих. За тэгвэл манай хамгийн сүүлийн болохоор за метал багийн угна. Тий. За угнагийн хувьд бол ер нь бол сул тал хамгийн багтай тоглогч. Одоо манай нөрөг лигт байгаа тоглогч нараас бол ер нь сул тал их багтай. Би бас өмнөхдөр хэлжсэн манай хүн чинь нөөтэй менталити дээр IQ дээр бол угна маань бол маш сайн. Тэгээд тэр бол манай хүний өөрийнх нь strength болчдөг. Weakness-ийн хувьд бол шидэлт, холын зан шидэлт. Холын зан шидэлт. Дундын зан гоё шүү. Дунд болгоо яг атлахаал нэг тоншоол мань хүн дэшээ явдаг те. 3 шидэлт байхгүй угна маань. Тэгээ өөрийнх нь шидэлтийн техник ч гэсэн бас нэг 3 шидэлт их жоох юу бас амархан блок хийчихээр. Урдаас ингэж гаргаж ир шиддэг шүү дээ. Дээрээс юм шиг. Тийм. Дээрээс шиддэг учраас бас 3 шидэхэд бол өндөр хүмүүс эсрэг болж байгаа хэцүү болж байгаа. Тэгээ угна маань угаасаа нэг тийм холон зэн шиддэггүй тоглогч л байсан юм шиг үлээ. Магадгүй багасаа ч юм уу те. Байх та те. Мэдгүй би одоо эцэг мэсийн тоглолтыг мэдэхгүй байхгүй. Тийм. Тэгэхээр одоо магадгүй л угаасаа л холон зэн шиддэггүй тоглож байсан. Тэ бас сайжруулчихвол одоо азаа шиг бас азаа сайжруулаад байлаа шүү дээ. Азаагийн 3 шидэл сайжирсан байх. Шиддэг болцсон. Орлого хийдэг болцсон. Тэгээд хөгжүүлээд багт. Угнаа маань бол айгу шиднэ шид мэдээ шидэн. Гэхдээ юу хангалттай шиддэггүй. За бас нэг хүнийг би зүр нэмчи. Төрөө их төрөө. Тэ. Шидья. Шиди. Come on. Шиди. Алдсан ч хамаагүй шидий юм. Би сексэн дээр заадаг ус хөхтүүдэд шид хамаагүй алдхаас битээ. Юус алдхаас битээ. Тэгвэл авсан бол боломжтойгоо шид. Шидэхгүй байхгүй. Төрөө мөн шидэхгүй байхгүй. Энэ жил 10 жилийн ойн дохиож буй Монлайв спорт хувцас зөвлөлтөрлөл нь алан байгууллага болон одоо сонирхчийн төвчний одоо бүх спорт хувцсыг бол маш өндөр түвшинд бол хийж гүйцэтгэдэг байгаа. За тэгээ Монлайв үед болохоор байршил нь болохоор King Tower хотхны 135 дугаар байранд байрладаг. Би болохоор одоо Instagram утсыг үлдээчих. Хэрвээ та бүхэнтэй анги хамт бол эсвэл одоо спортын ямар нэгэн тэ хувцс хэрэгэл хэрэгтэй бол Монлайвд бол хандаараа гэж зөвлөж байна. За тэгээ бидэнд хамтран ажилладаг Монлайв хувцс зөвлөлтөрлөл. За манай хамгийн сүүлийн старт байж байгаа шиг бэлэн болсон. За шууд дуслаа. За айгу мөнөөж бас нөгөө манай 3-3-аас нэг хүн байгаа учраас айгу болчихж байгаа байхгүй миний нөгөө гоё шилтгаан болчиход ш би ч өөрөө Томи ах санчрах тэгээд мох ах байна да. За старт бол Томи. За. Тийм Томигийн хувьд бол яг энэ
өндөр түвшинд явсан. Longevity. Тий. Longevity-гоор бол яхахгүй санчраас илүү болчихж байгаа юм. Санчир мал сүлд бол жоохон суучлаа шүү дээ. Бас тий. Бидний мэдих санчир бас байхгүй болсон тий. Хэн болохоор нөгөө бэлгүүний хувьд яг тэр impact effective байгаад байгаа байхгүй. Дуутал байгаад байгаа байхгүй. Тэгээ шигшээ баг дээр хүртэл юм гарч ирдэг. Тэгэхээр яг харахгүй энэ хоёр бол салшгийн харахгүй хоёр, салхын харахгүй хоёр энэ хоёр бол гэхдээ би бол ямар ч стартаар нь ямар ч бэлгүүнийг. За мэдээ санчир дээр бол юу ярих вэ? Тэгэх ойлгомжтой. Угсаа Монголын номер 1 offensive player магадгүй те бүх цаг үеийн те. Яг Шарвахын ардуур орох үгүй юу вэ те. Тэгээ Шарвахын үе ч бас өөр те. Тэгэхээр санчир бол угсаа ойлгомжтой. За тэгээ дүлгэн маань бол одоо Монгол улсаа их гоё сурчилж байна те. Одоо энэ нэг physical Asia дээр үнэхээр гоё сурчлаад ингээд явж байна. Тэгээд төлгөөний хувьд бол өстой ясны хөдөлмөрчтэй. Яг одоо нөгөө одоо юу гэдгийг чинь яг нэг Монгол нэг хүний нэг юм нэг одоо энэ те нөгөө нэг юм характер яг төлгөөнд байдаг байхгүй. Юмны араас гэж явдаг багшиж явдаг. Дэкэд нэрж яг нэг юм нэг төрлийн хүмүүс. Нэг даауны өөзнүүдээ бүгдээрээ 3-3 дэрэг тэрэнд гоё зөгцдөг ч гэдэг юм. Гэтэ 3-3 руугаа мөн ч юм бол илүү орсон. Илүү тэртэл рүү ороод явсан учраас бас яг үндсэн загсан хүмүүдэрээ бол бас жоохон хоцорчж байгаа баг. Дээрээс нь бэртлэгний асуудал ч гэсэн сүүл бас яалаа. Тэгээд би одоо бол дүлгөөний бол 3-3 дээр бол амьд домог болцсон. Харин үндсэн загсан хүмүүд дээр бол яаж нөгөө хоёртойгоо харьцахад арай боллоо шүү дээ. Тэгээд нөгөө хоёр нь харалтаж зургийг харахч амар байгаа байхгүй. Дүлгөө өөрөө ч хэлэхгүй л үү дээ. Юу ярьж байгаа юм би яаж өнөрт арьсуулдаг юм хэл үү дээ. За тэгээд ерөөхдөө манай өнөөдрийн контент маань дуусах өндөрлж байна. Тэгээ би бас яг энэ асуултыг бас асууж бодоод байна. За шууд дуслаа шүү. Ямар харьцуултууд ёо. Би ямар ч ойлголт хүрсэн байхгүй. За Монголын сагс л ярьдаг ямар ч яриад идэв нэг чинь гэсэн. Нэрээ амар рилүүд яваад идэв шүү дээ. Сая бас өнгөрсөн үеэр яг Демократ Консенс ирлээ те. Энэ би одоо сая бас Томас Робсон ирлээ гэдэг ч юм уу. Тэгэнгუთ одоо яг дэрэгт хоцсонгүй л гол нь. Энийний зүгээр танд одоо яг мэдээж сэлгэн бодсон юм те. Одоо ростер одоо муу байсан гэдэг ч юм уу. Зөндөөч хүмүүс байгаа байх. Энэ тал тэр. Энэ тал гэдэг нь яг одоо Cosmos ирсэн болон одоо Cosmos ирсний impact effect тэр талаар байсан байна. Cosmos-ийн effect бол том штэй. Cosmos бол саяхан би Cosmos-ийн тоглолтыг босруулаар тайлбарлаад суучсан байхгүй. Саяхан спорт боксер бидний тоглолтын үзэл суучсан байхгүй. Тэгээ Нёрлс Пеликэнс тоглол, Эдитэй хамт тоглол тэр хоёр ч алхан дээ гэсэн чинь Ахилles жирэмцөө таслаа. Тэгээл юу мань хүний чинь энэ бигэн карьер юу уруудаад эхэлсэн шүү дээ. Тэр тим хэмжээний тоглогч бас бүр нэг болчоогүй дээр ирээд те. Одоо Smash Parker чи ирэхэд бол Smash Parker чи нэлээд хөвшин болчоод ирсэн шүү дээ. Тэгэхээр Cousins бол тийм биш байхгүй. Тэгэхээр энэ бол за Howard Монгол ирэхэд бол тоглоогүй зүгээр л ирсэн те. Яг ид үеийн суперод. Тэр Howard бол номер 1 байхгүй Монголд ирсэн суперодудаас бол яг ид үедээ ирсэн. Маркус Cousins бүр тоглох гэж ирнэ гэдэг чинь бол бүр next level болчихж байгаа. Сая бас Derrick Rose мөрөж нэр яриад байгаа юм. Юу шуум явж маваад байгаа юм мэдрэхгүй одоо бас би бас хальт нэг юм сонсоо юу яах гэдэг юм бол Rose тоглоно Монгол гэсэн шуумаас яваад байгаа юм билээ шүү. Тэгэхээр энэ чинь яг эффект байхгүй, Cousins эффект байхгүй энэ чинь. Одоо Cousins ирээ болчихж байгаа бол энэ багийн эзэдүүд чинь те. Одоо манай санжаа манжичууд те. Бүр мөнгөндөө хаццаад те одоо бүр яаж гаргасан шүү дээ. Яаж үрхээ мэдэхгүй те ингээд одоо бүр Rose-ийг хүртэл авчрах гэдэг шүү дээ. Энэ чинь айгүй сайн эерэг эффект байхгүй те. Монголын баячууд те мөнгө юунд үрж ядж чинь тэгээ бас болж сакс руу гөрөнгө оруулалт тэгээд. Тэгэхээр Cousins эффект бол ер нь шууд эффект нэг байна. Мэдээ цаагаараа зөндөө эффектүүд гарна. Тэрний үгээр сакс хүмүүс сонирхчихэд. Дээрээс нь дэлхийн нийт Cousins-ыг дагдаг хүмүүс те. Fan base байна. ESPN-ээр хүртэл нөр Brian Windhorst Cousins-ыг Монголд тоглож байгаа гэдэг явж. Тэр чинь ESPN-ээр те. Монголын сакс гэдэг юм байна гэдэг. Одоо тэр нэг рейтингийг дахиад гаргамаар байгаа. Азийн төвүүдийн эргэлтэлцээс. Тэр дахиад гаргавал манайс бараг топ 5 мөр ороод ирнэ шүү. Тэгэхээр чин амар том эффект байхгүй нь бол ямар тоглоод амжилт гарах нь падгүй шүү яг үнэндээ. Тэр бол цэвэр талбай дээр хөрсөлтөн байхгүй. Одоо энэ Робинсоны хувьд бол мэдээж Cousins-ийн төвч тоглогч биш те байгаагүй те хэзээ. Гэхдээ яг хуу левлийн хувьд одоо бол мэдээж Cousins-аас хамаагүй залуу хамаагүй л үр бүтээлээ тоглох боломжтой. Тэгэхээр гоё тоглогч л байсан шүү дээ. Одоо хэл гоё тоглож илэн ч гэсэн. Тэгэхээр Apes бол маш зөв сонголт санагдсан. Тэгэхээр одоо Томас Робинсоноос доош уулж болохгүй болчиход шүү. Бусад багийн импортууд босох ч юм уу те нэг. Тэгэхээр ч амар болчихж байгаа шүү дээ. Тэгээ миний нэг айгаад байгаа юм чинь баггүй. Хөөсрөл байх үү дээ. Амар үнэтэй импортуудыг авчираад идэг. Тэгээд сүүлдээ энийхээ санхүүгийн бус доогууд дийлэхгүй чирэгдээд шүү дээ.
эхнээсээ чирэгж чад кейсүүд бас гараад ах шиг үлээ. Зөндөө юм дуулчихлаа дуулчихлаа бас сонсон. За тэгээд ирэхэд бас тэгээд төгсгөлд нь болохоор одоо манай Монголын сагсамгийн төвшин маш ихтэй шиллээ. Тэгээд энэний дараагийн степ магадгүй таны бодлоор юу байх вэ гэдэг дээр. Ерөөсөө багууд аренатай болох. Одоо ерөөсөө бизнес, одоо ерөөсөө мөнгөтэй уялдах, ашиг болох. Энд чинь айгүй том одоо ийм зах зээл гэдэг нь харагдчихлаа шүү дээ. Гэхдээ том гэдэг нь мэдээж гадныханд харьцуулшгүй шүү дээ. Бид нар чинь цөөх хөл очиж. Гэхдээ бизнестэй л уягдах шүү дээ. Хамгийн гол юм тэр. Тийм учраас би олон жил хэлдэг дээр нь бол дээдлийг бол тустай бол ХК болох шүү дээ. Тэгээд багийн төлөв чи ХК-гийн хувьцаа эзэмшиж болох шүү дээ. Тэгээд яг нэг юм цул бизнес байж чинь урт хугацаанд явах хэрэгтэй. Гэтэ манай Монгол бол их хэмжээнд хүрэх арай болоогүй. Дөнгөж сая л сакс маань нэгдлээ. 10 хэдэн жил гацсныхаа дараа. Тэгээ ийм богино хугацаанд ямар хурд өгч байгаа тийм үстэй. Тэгэхээр эн чинь цаашаа юу болохыг хинжилж мэдэхгүй байхгүй. Холбооны ажил бол лиг зохион байгуулах биш. Холбооны ажил бол хүүхэд залуучуудын төртэй левелүүдийг олон улсын сагсан хүмүүстээ шгшээ багыг гаргах, шгшээ багуудынхаа төслийг илүү сайн бодгож ингэж явах хэрэгтэй. Лиг бол өөр өөрийгөө аваа явцдаг. Бизнесийн төсөл байх хэрэгтэй. Би нэг бол маш олон жил хэлж явдаг хэрэгсэн. Тэгээд би чи NBA-гээ судалсан хөвчөөс. Тэгээд NBA-гийн нэг жижиг рүүсэн өөрөлдвөрийг л Монголд хийчих хэрэгтэй. Тэгэхээр бол мэдээ аренанууд байх хэрэгтэй. Тэгээд анханасаа зөндөө аренануудын зураг бас дуулдаж байна хүмүүс. Барин зөндөө юмуд байна. Газар хайгаад эхэлсэн байна багууд чинь те. Ингээ зөндөө юмуд байна бас те. Асаа цирк бол жоохон юу юм шиг үл арай төхөмжүүлээд гэж л бас нөгөө нэг бөөрөнг болохлээр бас тамирчдын аюулгүй байдал явж байгаа юм. Тэр чинь тодорхой хэмжээний судлаад эхэлсэн байх тийм наач юм бол бас ой тэглүү юм. Тэгэл мөнгөтэй уусах газар хийж байгаа шүү дээ. Жишээл дээрээс юу ч ярина чи аюул том босоо тавьчихдаг шүү дээ. Бизнес болж болд юм байна гэдэг. чаддаг юм биш үү? Чаддаг юм тийм. Харин дөр усан паркийн төсөл дээр л тэр чи юу болоод ороод ирсэн байсан бич барилга баригдсан байсан нүг. Би бас тэр төслөрч ажилласан юм уу тэгээд. Уул амар гуйсан парк хажуудаас бор заалтаад юу ярина шилэн маах барина гээл бид нар чи гой зураг гаргаад явж ирсэн гэсэн юу болцсон байсан бэ? Тэр жоо харамсалтай болсон байлаа шүү монголчуудаа. За тэгээ ямар ч манай өнөөдрийн контент маань хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээ ихэд жоохон тэ старт байж хатууд маань ямар хөө бай челленжууд ямар хөө байж байгаа юм байж байгаа. Хамгийн гол нь би чинь нөгөө Монгол сагсад үзэж чадахгүй байгаа учраас уул нь өнгөрсөн үйлрэл чинь амар контентуудыг л эхэлсэн юм биш чинь. Санжаа манжатай яриа өөр хим манай нөгөө хэнэмэрээ идэрч холбогдоод баг болгоны төлөөллүүд орж ирэл би чинь ютубер ярилцал яг гой контент эхлүүлээл гэсэн. Би чадахгүй тэ амжихаа үйцэн л та. Тэгэхээр айгуу гоё юм. Тэгээ ямар ч байсан амжихаараа ерөн сагсуудаа үз. Энэ плей-оффыг бол айгуу үзчихэд байгаа юм. Металаад юм чинь. Тэгээ үйлрлийг бол яг сууж үзэж чадахгүй байгаа. Тэгээд бас ийм гоё нэвтрүүлэг хийж байгаа чинь бас баяр хүргэе. Шавмаар бас ингэ явж байгаад баяртай байна. Тэгээ би бол яг энэ юуны юмар заагаагүй чи өөрөө гарч айгуу гоё юм аа чинь. Тэгээ спортын сэтгүүл зүг бас ингээд гоё юм. Одоо нөгөө шинэ үеийнхээ авч явах хэрэгтэй. Би бас эртээд юу NBA Lover Boys-оор бас орсон. Тэгээ тэр хэдтэй бас баах NBA ярьж байгаа гарч ирсэн. Гоё юм. Тэгээ NBA Talk ч одоо 19 жил болчихсон. Тэгээд энэ хугацаанд ч одоо тэгээд өрсөлдөгчгүй явсаар ирсэн багхгүй юу. Тэгэхээр одоо ингээд гоё юм саксны контентууд гарч байгаад би амар баяртай байна. Тэгээ одоо бас манай нөгөө хийдих хөрөн бук те хийдих юм бас гоё контент юм шиг үлээ. Гоё юмуд яриад ах шиг л тэр чинь. Өөртөө паян маян яриад л чи биднээс илүү саксанд орсон хүмүүс те тэр чинь бол бүр айгүй гоё. Монголд ярьсан гоё. Тэгээд утгааны асуудал л байх шүү. Төгжрөл утаа хоёр гэдэг нь хоёр том асуудалтай зууралдаад байх шүү монголчуудын хувьд. Тэгээд яварцсан баярлаа. Амжилт хүсье. За тэгээ манай өнөөдрийн basketball Kardashian season 2-ын бас цаашгийн дугаар өндөрлөж байна. Powered by Airplane IL хөгжөөрөөтэй дугаар. Мөн бидэнтэй хамтран ажилладаг Super Zoltan Super Light, Monlive Hops зөвлөлдөл, Freshback бид бүхэндээ хамтран ажиллаж байна. За тэгээ дараагийн дугаар уулзцаа. Тэр баяртай. Bye. Back I'm a цүгэндээ надад миний хүсэн бүхэн байна ажлаа намайг гүхнээ нүмэн намайг долон байсан ч одоо харин цөөхөн байна Hitting back I'm a цүгэндээ Powered by